Хоёлаа хамтдаа Үл уутаа талбай дэш асуулаа. гоё юм. За бүгд өдрийн төргий. Устөрчи подкастын 5 дахь дугаар тий. 6 дахь дугаар эхэлж байна. Бааж ял. За тэгээд манайх үздэг хүмүүс subscribe дарж өгөөрэй. Тэгээ удаагийн сэдв дараагийн гэдэгтэй дугаар хоо тий. Тэгээд дараагийн биднээс амьдрал ямар байх вэ? Дараагийн арц намын дараа ямар байх юм? Одоо хэн байх юм гэж биднээс ярмаар гээд Монгол ерөнхий сайд ямар байх юм те? Иргэдэн ямар байх ёстой гэдэг сэдвээр ярих гэж бодож байна. Тэгээ манад өнөөдөр одоо оролцдог хүмүүсээс маань гадна манай улмаа өгсөн ба. Тэгээд улмааг энэ цаг үеийн зориг шиг те сууж байгаа дэмжиж байгаа суугараа гэдэг надад амгаас. Тэгээд Михаил Шишкийн номон дээр төгсгөл дээр нь бичсэн байна. Тэгээд Михаил Шишкин Оросуудын ганцхан зам бол одоо биднээс бол дэлхийн нийтийн арчлын зам байна. Тэг өөр арга байхгүй. Энэ замыг яаж олдог вэ гэхээр зөвхөн 50 жигсаал болдог. 50 жигсаалаараа олчиж энэ замыг авдаг. Хэрвээ хүчирхийллийн замаар явах юм бол хэзээ шинэ замд хүрдэг гэсэн тийм одоо үгээр дууссан ба. Тэгээд энэ бол яг биднээс явах ёстой зам гэж бодож байгаа. Тэгээд манайхаас сэтгэлүүд хэлэх өнгөрсөн одоо юу гэх хоногуд ямар хувай бодож чинь те 1-7 хоног сэмжсэн багш биднээс те. Тэгээд одоо ер нь цаашдаа яах вэ те. Юу надад энэ тийм аюу тийм ус төр болоод нийгэмд аюу тийм том барилтууд өглөө гэж хэлж байна. Хөдөлгөөн гэж бодож байна. Дараагийн хэлбэр зэрэг одоо юуны дараагийн гэж асуусан болж байна. Тэгэхээр зүгээр одоо энэ би сэдв гэдэг юм сайн ярих гэдэг асуудлуудаас эхлээд ер нь ерөнхий сайд огцрон гэж одоо яг өөрөө идэгцэн юм уу яаж байгаа юм огцрохоор болсон юм гэдэг чинь ойлголт алга. Тэгэхээр зэрэг одоо талбай дээр зогсож байгаа дуулах гэж байгаа залуучууд маань бол өргөжлүүлээд яваад байгаа юм бас гоё. Тэг анх тавьсан шаардлага эцгийг нь албаас үзэж хийж тусгана гэж байна. Зүгээр албан бус мэдээллүүд бол яваад байна тийм. Ерөнхий сайд юугаа мөрөглөө өхөр болсон гэж байгаа боловч нөхөр одоо эргээгээд яаж залдах гэдэг юм байна лөө. Надад бол айц үсэж байгаа. Надад нэг ийм санал байна. Санжив меган биеийн хөлтөг өсрөх гэж яхад хоёр нөр хэлчихсэн тий. Цаад меган биеийн хөлтөг чи нөгөөдөл нь шахаад нэг сошиалар чи өгөхгүй зүгээр вэжи гэж хэлээдсэн шүү дээ тий. Одоо яг өөрөө энэ байдалд орсон магадгүй өчтөр юу мэдлээ хийсэн үү, өрөдлөө өгсөнгүү, өнөөдөр өгсөнгүү гэж чинь хасаа бүтцэн дөнжнө гэсэн үг тий. Тэгээ нэгтгэж шударгаар орохгүй гэдэг бол нөхөр бол өөрөө яг тийм шахалтанд орсон. Тэгвэл баахрал дээр бол зарлцсан. Нийгэмд бол вэлт өссөн байна тий. Тэгэхээр яг нэг өөрөө юм буцаад одоо юу гэдэг нь нөгөө түүх хэрэгдэг гэдэг шиг тий. Хоржтол юм бол улмаа юм шиг. Бид нар одоо 14-өөс 10 өдрөж гисчлээ. Тэгээд 10 хоног чагсах хугацаанд за 110 мянган хүн бол онлайнаар гар үсэг зураад тэрнээс талан баталгааж болсон. Тэгээд 80 мянга гарсан гар үсэг битээр цуглалцсан. За нэмээд яг тэр гар үсэг нь угаасаа нэлийн өмнөөс ихтэй цуглуулсан гар үсэг юм. Тэгээд бидэд яг хайрталт одоо дэмжлэг болсон л гэх юм жигсаалаар дамжлаа. Тэгсэн явж байна. Үндсэндээ оюутан гэдэг хүнийг сонгогдсон одоо тойргосон сонгож гаргасан хүнийхэн тооноос олон хүн бүр 2 дахин олон хүн эсрэг гарын үсэг дурсан юм гэсэн. Тэгээд ёс зүйн хувьд ч тэр нийгмийн сэтгэл зүйн хувьд ч тэр за шударгасны наад захын мэдрэмжийн хувьд ч тэр энэ хүн огцрох үндслэл бүх үндслэл хуулийн хувьд ч бүтцэн байна. Тэгээд энэ бүрдсэн байхад огцрохгүй удах тусам энэ хүнд өөрт нь ангилтай, өөрт нь ортой улс төрийн тавцанд буцаж гарч ирэхэд эсвэл юу гэдэг юм. Дахиад өөрчлөлтөө улс төр нөлөөтэй байхад бүр нандаа нөлөөтэй авах нь хүртэл ер нь бол нөлөөтэй гэж хүмүүс аягүй харж байгаа шиг байлээ. Тэгээд бид зэнтэй интернеттэй адилхан байр суурьтай байгаа. Бараг гарч ирээд залуучуудын өмнө гарч ирээд огцрох энэ дээр зогсож байгаад бүхийгүүд тэгээд би шалгуулах гэж байна гэж хэлээд тэгээ буучих юм бол харьцангуй смарт харьцангуй хүмүүсийн дэмжлэг авах болт хамгийн сайн төгсгөл тэр үнэнд болох гэж юу нь бол би бодож байна. Би бол тийм манайх чи монголчуудын ийм урагч гэдэг юм уу юу гэж хэлэх нэг юм хүнд юм
боломж олгож байгаа ийм сэтгэл зүй юу болох шиг мэдрэлт. А нөхрийн ингээд өнгөрсөн хугацааны бүх түүх ингээд үйл ажиллагааг харахад тийм энэ нөхөр тэр улс төрийн ээлж дараа гэдэг зүйлийг хийж зөвшөөрдөггүй. А нэгэнт бариад авчихсан ирэх мэдлээсээ тийм одоо яаж ямар зайлаар өргөжлүүлэн зурах вэ гэдэг ийм протесттай тийм хандлагатай хүн байгаа учраас тэр дараагийн гэдэг энэ хүн бол одоо ямар ч боломж байхгүй. Саяны одоо улс төрчдийн легаси гэж ярих юм бол нөхрийн үлдээсэн легаси бол зүгээр бүх одоо тийм муу үйлдэлүүд гэж байна тийм. Одоо сая өнгөрсөн 3 хоногийн өмнө ихэд яа. За жагсчих зэрэг бас нэг хаанаас чи хэн ч уулсын гарууд гарч ирэл Тэр бол тодорхой болсон шүү. эсрэг чагсаалт. Энэ юм шүү. Тэр биш үү? Хин ямар мөнгө өгч хин ирсэн. Бүр аль биш тодорхой бүс ингэж их сурвалж нь олцсон байна. Энэ бол бүр одоо бүр үнэхээр гутамшиг. Тэр талбайд ирсэн бол ийм байгаа байхгүй. Тэр Михаил Шишкийн номыг би юу сонсоод над ингэж бүр айгуу тийм дотор санагдаад байгаа юм юу гэхээр эрхчлөөгүй хүн одоо нэгсэнд доромжлогдсон ард түмэн гэж байгаа. Доромжлогдсон ард түмэн өөртөө бахархах юм байхгүй учраас эзнийхээ юм уу тухайн улсын юм одоо манай улс байна. Тэ манай одоо бүдүүн хүчтэй манай хаан ийм гэж эх орон гэдэг үгслээр өөрийг нь болчилдог гэж Лев Толстой хэлсэн байна. Надад яг тийм мэдрэл төрж байна. Тэгээд нэг зураг авчихсан харсан бол нэвтрүүлэг өндөр бас тийм үзүүлчихгүй. Одоо нэг нэгээд зүрхэндээ гараад тавьчин тэ чагсаалтаа дуулж байгаа. Нөгөөдөл нь ингээд доошоо харчаад сайдаа хамгаалах. Би зүгээр наригаа тэднээс ногоорог сайт байтаа хамгаалах гэж хэлсэн байлиг тэгж бодоод. Сайдаа яаж хамгаалах? Дэлхийд дээр биш үү? Дарангуулагчийн эсрэг нэгдэж ясдаг болохоос биш. Дарангуулагчийг байлгах гэж тэмцдэг ганцхан жагсаал ганцхан улс болдог. За Оросд болдог. Оросд жишээлх юм бол нааши гэж хэлэх юм ба штэ бүхний эсрэг. Тэгэнгүүт тэрний эсрэг дахиад яг зөрүүлж чигсаал гэдэг хөдөлгөөнүүд яг Путинийг дэмжих бүхний эсрэг зөвхөн Путиний эсрэг чигсаалын эсрэг. Тэгээд тэр нь Путинийг дэмжигчд тэгээд тэд нар яг өгөөч уржигдрийн тэр хоотын чигсаалынхантай адилхан юу гэхлээр чикетрүүдтэй. Тэгээ энэ тэгэхээр одоо илүүсоос ингээд эдгээр ингээд технологи аваад байгаа гэсэн үг үү? Эсвэл зүгээр хамаалттай гэсэн үг үү гэж асууж байна. Тэрийг эсвэл юу амархан санагдаж байна. Тэр хувилбар нь гэсэн үг шүү дээ. Одоо ардын намд одоо хар технологийн PR-чд ирж зөвлөгөө өгдөг байсныг ерөнхийдөө байсан хүн өөрөө нотолсон. Нэгсдээ шүүгдүүлсэн гэх юм тийм. Дараагийн юм бол Оросын элчин сайдтай ингээд уулзахад хэдэн жилийн ял авах вэ гэдэг. Тэгээ одоо ингэ сайхан гоё шоронд гэсэн. Баярын шоронд гэсэн. Баяр зүйтэй гэсэн юм. Энэ зохион байгуулалтад явсан гэдэг нөхөр бас хэлсэн. Тэгэхээр энэний ард зүгээр ингээд бодоход энэ технологи жишээ нь Америк гэж юу гэдэг нь заах сая Солонгост бол юу болж байгаа гэхээр Ёнсын ялыг огцруулах жигсаал органикаар үсгэд нөгөө талд нь яг намын дэмжигчд нь жигсэж байгаа. Гэхдээ өөр газар жигсэж байгаа. Тэ? Нэг нь шүүхийн үүдэн нөгөө үндэснээс өвлөж байна. Гэл саяны жигсаал юугаар орсон технологитой адилхан билээ. Нэг талбайтай болж байгаа. Дотор нь би тэр өдөр надад маш бичлэг хийгээд ингээд яваад би ирээд суугаад анхны жигсаал ингээд нөгөө нэгний өссөн ухмаа ингээд. Тэгээ ард нь ингээд яг нурууных нь ард ингээд өсөхгүй. Тэгээ би очиод энэ ер нь хөшгөлж орж ирсэн шүү. Хөшгөлж орж ирдэг юм. Би цагдаар ярьсан чинь талбайд цагдаа байгаа гэж. 30 өсөж цагдаар ингээд за мэдээ гэж байгаад тахгүй. Тэгэхээр нахаа яриад ингэсэн чинь Пүтгэр яваад Пүтэнд чи 10 цагт зүгээр сууж байгаа. Тэгэхээр би хэллээ жигсаал зөвхөн журам төгөөд. Тэ энэ дотор ингээд нэг газар хоёр одоо өөр жигсаал ажиллахгүй. Тэгсэн ийм байгаа. Тэгээд 20 гаруй удаа залгаад цагдаагаас тэгсэн цагдаагийн маягтай машин юм гэж аваад очи мэдүүлэг өгснээр дараа нь 2 цагийн хөрөлд ирж байгаа байхгүй. Тэгэхээр баг зүгээр ингээд яг гоо тэр цагнаар ирсэн баярлж байна. Гэхдээ энэ технологи өөрөө амар танил технологи. Тэгэд ихэнх нь цогны айханд үргээс ирсэн байна. Тэн дотор хамгийн хорчонтой цогны айх арснаа мань даа гэж байгаа. Манай арснаа мань даа. Гэхдээ бодтой би өөрөө цагдаа орж зодоо ирчихсэн. Зодоо ирчихсэн ярьсан юм ч байна. Тэгээд эмээ өвөнөр орж дахиад дараа бүр зөндөө мейк булаагаад ингээд гачаач болж байгаа. Гэхдээ миний зүгээр ингээд хассан нөгөө эмээ өвөнөр ч ингээд лозгоо өрөөд ур зогсоод
Сүлд ингээд лоозонго доошлуулаад тэгээд манусын яриа нөгөө хүүхдүүд ярьж байгаа юмд анхаарлаа хандуулаад би бол тэднээс их сонирн байдаг. Би бол тэрнийг хараад өстө гайхсан. Сомын архины арчилсан юм яг би өөр арчилсан юм шүү. Яг энэ жигсаа суулгыг нөгөө одоо засаглалын хувьд гэртээ эрүүл шаардлагатай эрүүл тийм засаглалын эрх мэдлээ хэрэгжүүлээч гэдэг шаардлага цаана бас явж байгаа байхгүй юм. Одоо сөрөг хүч эрх баригчдын гараад тий. За тэгээд түрүүн ч бас бичлэгийн өмнө ярьж илээ. Энэ чинь зөвхөн нэг цүнхний асуудал биш тий. Энэ болохгүй бүтэхгүй юм ингээд энэ бөмбөлгийг нийгмийнхаа бухимдлын бөмбөлгийг хийлсээр байгаа л төсөрч гарч байгаа нь юусэн яг хаалж байгаа нь цүнхний асуудал болсон. Тэгээд ингэж зөвхөн сонгоны архинч биш ер нь бусад дүүргүүдийн намын гишүүд арчилсан намын гишүүд явж ийл гэдэг Ер нь сонгуулиарч тэр Монголаар танив чинь арчилсан намаа хамт зарим төргүүдээр худалдаа авчдаг юм шүү гэдэг. Өнцөг бол надаа харагдсан. Өчигдрийн тэмдэг. Тэгээд давхар түрүүн нөгөө Путинийг дэмжигчдийн хөдөлгөөний зэрэг жагсаал хийдэг хүмүүстэй адилхан юм хүчрхийлэлт үүрсэн. Илүү их юм гэмтэр элементүүдтэй, илүү төрөмгийн тэгээд дандаа төрөх маягтай тийм жагсаалын элементүүд ер нь бол харагдсан. Тэгээд гэхдээ яалтчгүй нөө зөөлөн татваа гэдэг шиг угаасаа дарагдаж юм лээ. Угаасаа ер нь өгцөх амархан гэдэг жагсаалыг дарахад төлбөртэй жагсаалын мөнгө чөрөх юм л. Ер нь яаж чадсан. Маргааш нас нэхлээд залуучууд олдохоо болдог шүү дээ. Нэг өдөр ингэж цаашлаад болдог. Ингэсэн гэж их сургуулиудаар яваад оюутан хайсан чинь оюутан болдог гэж. Тэгээд 12 дугаар ангийнх нь орсон юм. Тэгэхээр 50,000 өгөөд ирээд дуусныхан дараа 50,000 өгөөд тавьчихсан. Эмээ өнөрийг үзэхэд нэг арай жоохон үнэтэй 200 авсан гэж чинь. Тэгээд нэг бүх манай нутгийн бүх хөтсөн байл л дээ. Хүчүүдээс өнөхөж хийж чинь тий. Хүчүүд ингээд бас сая төгрөг өрөөр гэсэн юм байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр явж биднээс өөрсдөө буулцдаг юм нэгэд юм шүү тий. Эвгүй сонирн баг. Тэгээд яг зүгээр одоо зүгээр бүгд нэг юм бод. Муугийн хажуу зүгээр гарцсан дараагийн муу юм бол нэгдэж шүү дээ. Тэгээд би бол уржигдээ тэр згсаад тэрнээс ч дуусахтаа нэг хөхөн хэлжлээ. Олон ерөнхий сайдыг унаана. Тэгээд огцрууллаа гэдэг. Ер нь явж энэ 35 жил ингээд сайтай мотой явхад ганц юм хөрөх юм уу? Ерөнхий сайдуудаа барьж болчдөг байсан учраас, болохгүй сольждөг байсан учраас энэ бас даргуулт ороогүй тий. Яг үнэндээс би бол хамгийн аимшиг зочилсон юм бол Норвегийнхныг авчиад хамгийн аимшигтай манай арцсан намын хөөцөөсөд гарсан шууд яллаа шатж байгаа шүү дээ. Бисаар нөгөө минь гэсэн юу ч гэнэ бүр ингээд тэр хамгийн гоё юм нь гэхээр үндэсний одоо хүний эрхийн үндэсний комиссийн дараа тайлан байгаа юу гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд одоо юу гэдэг нь нөгөө биднээсээ хүний гараар могоо гэх шүү дээ. Арсан намынхнаар буцаагаад хэвлэл хэрэгчлээ юм тий. Ингэж дариус юм болсон одоо зүгээр азтай юм юу гэхээр биднээс бас нэг биднээс өмгөлж хамгаалдаг хамсаг гişүүн хүмүүс байна тий. Тэр нь бас олон нийтэд ингээд зөрөгтэй хэлж н олон нийт бас эсэргүүцэж тий. Тэгээд ялангуяа органик залуучууд бол үнэхээр бас түрүүн биднээс талбай дээр сууж байхдаа яриад bijлээ. Олон хүмүүс яг явмаар санагдчихсан. Наад ч яг тийм одоо бодол төржсэн байна. Ер нь нэмэргүй болчихлоо. Одоо бүгдээр хадаад яваа. Тэгсэн танаа хөдөлгөөн биш үү? Жагсаалтыг ирээд суугаад би за ингэм бол жоохон уртай байна. Монголд азартай байж болох юм байна гэж. Огцрог амгалан жагсаал одоо ер нь бол залуучуудыг одоо манлайлаад гэх юм нийгмийн ингээд дуудаад маш одоо зөвхөн бол маш сайтай тий ингээд гişүүдийг ингээд гаргаж ирээд гарын үсэн зурулж шүү дээ. Ер нь бол аюул сайн байгаа. Тэгээд маш их баярлалаа гэж хэлмээр байна тий. Тэгээд сая нэг оюун эрдэнэ ерхийсээ докторх процесс дээр одоо юу би бол амар романтикаар өнгөрсөн 7 оны 5 дахад гарын үсээ зураад докторч байх гэж бодсоохгүй баг. Ер нь бол нөгөө нэр хүнд угаасаа унтсан байсан тий. Тэгээд ингээд угаасаа бид нар өмнөх дугаарууд дээр одоо ингээд хүлэвшүүлдэггүй байгаа ур чадваргүй байна. Ерхий сайд хийх ийм Монгол зөндөө одоо ерхий сайд хийгээд явж чадвартай залуучууд байна тий. Тэгэнгүүт оюун эрдэнэ гэдэг хүн дээр ингээд гэр бүлтэй холбоотой скандал гэмт хэрэгүүд тий. Энд чинь угаасаа ойлгомжтой авилгын асуудлууд яригдж шít. Тэгэнгүүт энэ дээр бараг 5 дахь өдөр нь ингээд гарын үсэг зөөл огцорч багсан чинь 7 хоногийн дараа бас огцрог л одоо байж лээ л да. Тэгээд би бүр ингээд ямар ширэн нүртэй ингээд оюун эрдэнэ бол амар хэцүү. Оюун эрдэнэ бол одоо ч болчгоор.
Гэхдээ цаа чинь өөрөө хүслээр болохгүй. Арданд маш том шагаллууд байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр нэг юм биднээс аваад байх хэрэгтэй. Энэ нийгмийн ингээд аль ч юм харсан нийгмийн нэг юм дургуутслыг энэ намууд бид хүлээж авдаг болсон байхгүй. Өөрөө манай юу биш инфлюенсер хийсэн. Ер нь сайн дээр яг би бас нэг жигсаалтаар бас тийм очоод ажиллах болохоор заримдаа очиж байгаа. Зөвхөн очоод бас яриа байдаг. Тэгээд яг надад санагдсан тэр үсэл. За нэгдүгээр би угаасаа өөрөө бардын намтай ерөөсөө бодлоо таахгүй. Миний яг байж болохгүй талын дандаа юу гэдэг эсрэг байр суурьтай байдаг нам. Тийм учраас би ардын намыг өглөө зөвшөөрдөггүй. Дээрээс нь ардын нам одоо жоохон муулах гэдэг шүү. Гэхдээ яг зүгээр хилжүүлэх ойлгомжтой юм байна. Ардын намд гişээр илсэн хүмүүсийг би хувийн хийсэн хүмүүс гэж боддог байхгүй. Яг тэгвэл хамгийн том нам, хамгийн их мөнгөтэй нам. Тэгээд залуучууд нь илсдэг шүү. Гойгоо залуучууд илсдэг карьер хөгжил явж байгаа гэж би харж байна. Мэдээж улс төр карьер хөөх нь зүг баг. Гэхдээ тэр чинь тэрмэн шууд үзэл бодол байх хэрэгтэй болох гэж бодож шүү дээ. Тэнгүүд тийм биш. Тийм нэртэйгээр орж ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс нь ардын намд ордог юм байна гэж би хардаг. Тийм учраас би ардын намд юу дургүй. Тэгээд дараагийн ерөнхий сайдын хувьд миний хувьд сонголт байхгүй гэсэн. Тэгээд гэхдээ ямар ч байсан ялсан нам буюу сонгуульд ялсан намаас л ерөнхий сайдын тавьдаг. Тэгэхээр одоо ямар хүн байх гэхээр таамаг болон юу хүсэх болон дургуулах тийм юу байх. Энэ бол алин ч байсан би дургуй. Яг өнөөдөр Тэндээс ойлгохтой байгаа шүү. Сайн ууж манайх ингэдэг нэг юм. Тэгээд яг зөв ингэдэг нэг эргэцэн бодлого гэдэг юм боддог. Тэр нь өгцөн өгдлийг л боддог байхгүй. Тэгэхээр биднес юу гэхээр бодоод ерөөсөө байх хэрэгтэй угсаа тийм хоолоор тийм нуулсан одоо энэ засгийн газар ажиллах хэрэгтэй. Тэгэхээр ямар хуу хүн байх хэрэгтэй гэдэг дээр би зүгээр ингэж боддог. Манайхан дараа санал хэлчихв. Нэгдүгээр би сайн ажиллах бол унна гэдгийг мэддэг юм байна. Манай зөв. Ингээд баг болоо. Тэгэхэд бол тэр хүн хичээх хэрэгтэй. Тэгээд дуусаа. Бусдаар тэр хүн ямар байна уу, царайлаг байна уу, юу байна уу те хамаагүй зүгээр л ажилласаа хийж чадахгүй би унна гэдгийг л ойлгоо. Тэрийг тийм мэдрэмжийг одоо зөв хамаах гэж сайн өөрөөр төрүүлсэн бас хараад байна. Байга ажиллаж байх. Хамгийн их зүтгэж байгааг нь ер нь анхаарахаар төвшин төрөлтөж загсаж байгаа би хүртэл. Тэгэхээр дараагийн бол ер нь лист чи авцсан байх. Тэгээд би хараад ороод их зүтгэж байгаа гэж ойлгоод байна шүү дээ. Улс төрчдийн нөгөө гэр бүлийн нөгөө хүмүүстэй эмэгтэйчүүд Instagram аяг устгаад гэсэн юм ингээд. Тийм юм байна тийм. Одоо үнэтэй брэнд одоо тасаг амьдралтай хүмүүс амар их сурвалж хаанаас тийм мөнгөний их сурвалж хаанаас ингээд одоо ингээд араас нь явахаар хаяга устгаж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Хөрөнгөний Instagram болсон. Тэгээд өсч юм бас одоо нэг юм болчиход байна. Болгоомжтой идэхгүй бол огцорно гэж логик гарч ирээд байна. Тийм биш дээ. Эхлээд заавал тэрийг бодсон. Болгоомжтой идэхгүй бол огцорно гэж. Тийм бол огцорно гэдэг логик руу ордлыг хэмжээнд хяндаг болмоор байна. Болгоомжтой идэх амаргүй гэсэн. Ерөнхий сайдын хүсэж байгаа ерөнхий сайд гэдэг нь ил тод байдаг нээлттэй асуудлаа ярьдаг тийм. Наач тэрийг ч хамаагүй ярьчих юм байна. Тэгээд ярьдаг одоо ийм асуудал байна гэдэг ингээд асуудлаа хүмүүстэй ойлгуулдаг. Гишүүдтэй улс хурлын гишүүдтэй ойлгуулдаг. Иргэдтэй тайлбарчдаг. Ийм арга хэмжээнүүд авч байгаа аваа явж ингээд нээлттэй ингээд ярьцдаг. Тийм ядч Аймаа. одоо илтэй ингийн штэ тий айгүй ингийн асуудал шүү дээ. Зарчмын асуудал. Аа тийм мундаг сундаг супермен одоо яриаг байна шүү дээ бүр. Тэгээд ийм л стандарт унсан байна. Надад бол нэмэх нэг айдас дээрээс эдийн засгийн ойлгодог байна тий гол нь бэлтгэн хэлсэн шүү дээ. Тэнийг юм гол нь эдийн засаг шүү дээ гэж тий. Одоо сая хамгийн аюултай юм одоо зүгээр нөгөө юм зоож байгаа л шүү. Таны хүн ам ээ. Зөвхөн хэлсэн юу гэж хэлсэн бэ гэхээр би бол яг уу тий одоо дэмжиж байгаа ихтэй миний шалтгаан өөр гэж хэлсэн. Хүмүүс баярмаг шинжсэн бас хэлсэн. Юу гэж байгаа гэхээр надад ч одоо бартрын хууль оруулж ирэх гэж байгаа байхгүй. Энэ 14 төсч нийтдээ 120 их найд гэж байгаа байхгүй. 120 их найд гэдэг нь Монгол улсын нийт төсвийн 4 дахин илүү. Тэгээ мөнгө гэсэн үг байхгүй. Энийг бартраар өгөөд нэгсэнд улсын төсвөөс гадуур ийм юу болох гэдэг шүү дээ. Бүтээн Монгол тэгэхээр 4 дахин илүү эдийн засаг биднээс хамаарахгүй явагдаж байна. Нэгдүгээр, хоёрдугаар
Нөгөө ордууд чинь ингээд бартер өгч штеп. Тэгээд биднээсээ олборлоод өг гэж та хэлэхгүй байх. Мөн үү? Өөрсдөө л орж иж олборлон тийм. Тэр өөрсдөө аюулгүй байдлыг өөрсдөө хамгаалж тарах байх мэдгүй. Тэгэхээр энэ бол магадгүй хамгийн том эрсдэл шүү. Шалтгаан. Тэгэхээр одоо биднээс ингээд яг оюун эрдэнэ гэдэг хүн чухал биш. Юу гэхлээр тухайн биднээс зүгээр юм л нь шүү дээ. Оны өмнө үдсэн шударгачны нэг юу хэл шударга байна гэдэг тэр нэг 80 төв байсан юм лээ. 80 төв нөх шударга бус байна. Тийм Монгол нэг одоо энэ 95 зэрэг болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тесрэл болохоос биш. Биднээс одоо яг ингээд системтэйгээр жишээ нь саяны хууль. Одоо биднээс яг ерөөсөө байрны 50-ыг ивэл өнөөдөр Тэмүүжин гişүү хэлж илээ. Хоёр хуулинд санал оруулах гэж байгаа. Нэг нь юу гэхээр ерөнхий сайдын суудлыг тэр өндөрөөс буулгаад тэг дор нь авчир. Тийм. Байранд нь авчир. Яг л энэ чинь дээр байх хэрэгтэй хүн хөх биш байхгүй доор байх. Хоёрдугаар дорж дуртай юм ярьдаг биш. Гişүүд харин дуртай юмаа асуудаг болох цаг байх хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгэхээр энийг нэгдүгээр хийчих юм бол нөгөө ил тод байдал ч юм шиг. Тэгэхээр нөгөө дархлааг улам сайн нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Яг ер нь бол манай жагсаалын зүгээс шаардлага одоо энэ хүн амт маш барьцсан юм маш байна тий. Тэгээд манай жагсаалын шаардлага бол ер нь баг 3 нам гурвалтан зориулсан шаардлага байхгүй. Манай жагсаалынхан чинь хамгийн нэгд хүртэл за унаатгаа тий огцроотгоо хоёр дахь нь болохоор дараагийн үүсэж байгаа засгийн газар, эвслийн засгийн газар дэмжихгүй. Ангаар гэж авч ирж байсан. Ангаараа орж ирж. Тийм. Гурав дахь нь болохоор бид нар ямар нэгэн тогтолцооны өөрчлөлт буюу үндсүүлийн өөрчлөлтийг дэмжихгүй. Шинэ шаардлага болж байна. Хоёр дахь шаардлага юунаас үүссэн бэ гэхлээр нэрэл нэмэгдүүний байр суурьны нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг дараагийн хүн гарч ирээд дахиад өөр ерөнхий сайд дээр нэрслийн засгийн газар орж ирэх юм бол дахиад ялтын механизм байхгүй. Дахиад хамгийн гол нь дараа залуучууд гудамжинд гарч ирээд чагсаж байхад тэр дотор арчилсан намын залуучууд байхгүй, хүн намын залуучууд байхгүй сар. Тийм учраас улс төрийн хамгийн өндөр идэвхтэй ирнэ намд байдаг залуучууд байхгүй болчихлоо. Чагсаалын талбайд үрдэх байхгүй. Бэттэл байна. Манай чагсаалын багт яг одоо жишээлх юм бол намын гишүүнчлэлтэн нэг ч байна. Боёо бүр яг сөрөг хүчин бид нар л хийхгүй бол болохгүй юм байна гэдээ аргаа барцсан хүмүүс гарч ирээд гэсэн байна. Гурав дахь нь болохоор эдгээр хин нэг дараагийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдох ажлын суурийг дэвсэж байна гэж судлаач нар хүртэл тэгээ комментж ирсэн. Тэгэнгүүт зайн хардтаас салхыг бид тийм багтаа хамрахныхаа энэ улс төрийн тоглоомд ороод байна өөрсдөө ч мэдэхгүй. Тэгэнгүүт нь бид нар тэр хардтаас нь салхах юм бол бид нар үзүүлэлт өөрчлөлт дэмжихгүйгээд ерөнхийлөгч нартаас нь тэрийг дэмжиж мэдгэл гаргасан. За тэгэнгүүт бид нар үндсэндээ гурван шаардлагынхаа нэгт нь хамгийн сүүлийнхтэй хүрсэн. Монгол ард намын баг хурлаар ачсан намыг гаргана гэдэг мэдээ гарч байгаа нь хоёр дахьтоо бараг л талд нь өргөцсөн. Одоо оюурт нь очроод нэмээд дараагийн одоо хамтарсан засаг гарах, дараагийн засаг гарахтаа хамтарсан бишээ гарч байгаа. Бид нар ингэ бүх шаардлагатай үржиж байгаа. Дараагийн ерхий сайд хамтарсан биш байгаа ч гэдэг хамгийн одоо ихний хүсэл байгаа. Хоёр дахь нь болохоор түрүүнээрсэн чинь гарч ирээ тэнэг чамаагүй л тааж ярьцдаг тийм. Одоо хөрсөх ерхийлэгч чинь бас муу ч гэсэн оюутнаас дээр байсан байгаа даахгүй яадаг вэ гэхэлэр гарч ирээд те одоо юу гэдгийг Монгол чөлөө зах зээл гэж байхгүй гэсэн чинь юм ярьчихж байгаа байхгүй тэр үеч бас өөрөө тэгэнгүүт мань ингээд ерхий сайд одоо байгаа ерхий сайд юу ч хэлэхгүй тэр нөгөө дээрийн ялаа гэж хэлдэг тэр яг ярилцлага дээр ерхий сайд өөрөө ганцхан үг л яг илүүлсэн тэр нь ялаа гэж хэлсэн. Өөрөө мэдээд нэг л үг хэлсэн бусдыг нь заалгасан. Бусдыг нь бүгдийг Намандрын Хэрэг-Батраар бичүүлээ. Тэгээ би сая ингэж хэлсэн. Тэр ялаа нь шүү дээ. Өөрөө энэ та нар хэлээгүй. Одоо манайс хэлээгүй байхгүй. Баг хуралдаасаа эсрэг өгсөн 60 дөө хэлж байгаа байхгүй. Уг нь яг MCS одоо юу гэдэг худалдаа хөгжүүл лапо өөр юу гэдгийг арчсан намынхаа нэг ч юм уу хэлсэн юм шиг байгаа. Хэлж ийн гэж ойлгох гад. Гэхдээ яг үнэндээ яаж сонссон ялаануудаа битгий болно. Би бол хоёрыг тайлбарлаж байгаа 60-д авахгүй MCS биш. Би ястаа яаж сонссон өөрийг нь огцор хийж байгаа хүмүүсийг асуусан ялаа гэсэн. Ерөнхий бодлоготой бүгдийг хэлсэн гэсэн. Яг тэр нөхөрчийн маапнд орцсон. Тэгэл бусад өөрөлт нь жоохон таагүй сэтгэл төрүүлсэн бол нөхөрт ялаа гэж харагдаж байна шүү дээ. Вакуумд орсон ч тэр баярмаг шинэ асуултанд хариулж чадаагүй би бол үнэхээр шокнд орсон. Тэ. Чи ерөөсөө тийм субъектив яриаг шүү дээ. Тэгээ тоо яриад
Өөрчлөлөө эхний ингээд үлрэл дээр 360 тэрбум хасагтай гарчлаа. Яах юм бэ гэсэн чинь шууд юу юм бэ тэг. Гоё шалж ирчих. Баярцаг тоглож байна. Одоо жишээ нь тодорхой нэр хэлээ заах тэр зэрэг аюулс бүхтий болчихно. Тэгээд нөгөө нэг хүртэж гисэн их юу бүх бах асхоногтой байлгүй. Ирэх баригч шийдэд ингээд явна. Нөхөр өстой яг тэр хяналт өөрөө өөртөө хяналт тавьж чаддаг нөхөр байх хэрэгтэй. Тэ? Ажлаа хийх гэж байгаа бол тэ тэрүүн ингээд манлайлалаараа хийж чаддаг. Хуйлтаар биш. Надад нэг юм бодогдох юм би ингээд хамаалал ирэх мэтлээ. Би нэг юм аюул сайн ицсэн. Ицсэн юм аахгүй дотор нь хурж. Хүн нам арчилсан намын тодорхойлоход за хүн намын бол бүр ингээд тэр улаан цэвэр контрол авчих шүү дээ. Уурлаа тийм. Зүгээр ингээд за засгаас гарах юм бол Бүр тэгсэн өстө яаж сөрөг хүчнийг үзүүлж тий. За манай намын өдөртлөө зарим нэг бас тэгж дуурч хэл сөрөг хүчний хийгээд. Тэгтэл нөхдүүдийн хамтарсан шалтгаанаа халахвчлагтай эв нэгдэл тий юу лээ Мега төсөл мегац. их хорноо хөгжүүлнэ тий. Тэгээ их хорноо хөгжүүлэх гэдэг юм бол тэр сөрөг хүчнийхээ байр сууриас их хорноо хөгжүүлэх хялтаасаа явж тий. Тэгэл болно шүү. А сөрөг хүчин болох тэр зэрэг их хорноо хөгжүүлэхгүй гэдэг л авах гэсэн. одоо хамтарч иж явна гэх. Тэгээд Төрийн тэгтээ хамгийн хамгийн нэг номерын үүрэг одоо зүгээр ийм л алчих хэрэгтэй. Эх орныхоо хөгжлөөс хойш татахгүй байх гэдэг хамгийн ихний нэг юм дээр Одоо арай бүгд ингээд ардын намын ингээд шүү дээ 8 жил фейлдэд дуугар эргэж иргэчээд ингээд нийлээ гэдэг байгаа тийм үү. Би бол одоо нэг логикоор юм шүү дээ. Нэг хүчин өрөхгүй гэсэн үг шүү дээ. Гэтэл биш шүү дээ. 76 гишнээс 65 л байсан шүү дээ. Тийм шүү дээ. Эхлээд 65 байсан дараа 66 болсон тийм шүү дээ. Гэхдээ тэгэд энэ бол зүгээр л сая одоо тэр хин амар эсгэлэн өөрхийн хэллээ. Түрүү нэг улсын зөвлөлийн нэг ардын намын ирсэн мэдээлэл дундас байгаа байхгүй. Яаж гэрээг зөрчсөн бэ гэхээр нэгдүгээрт чуулган танхим дээр танаа гişүүд чинь эсэргүүцэж үхэлсэн. Хоёрдугаарт гарч ирж огсон амхан дээр гарч сурсан гэж байна. Энэ бол засгийн газар хамтарсан болохоос улсын хурл хамтраагүй байхгүй. Улсын хурл гэдэг бол баг ард түмэн буюу ард түмний төлөөлөл байхгүй. Энэ засгийн газрын босс нь байхгүй. Энийг юу гэж томилж өгөх вэ? Зүгээр ардын нам дарангууллыг үүсгэж ирсэн юм байна. Тэ? Одоо энэ юугаар одоо хамтарсан засгийн газар гэдэг нэрийн улс төрийн зүйл. Тэгэхээр аюул байна. Одоо шаардлага сая ингэж байна шүү дээ. Уг нь улсын хурл засгийн газар байх хэсэг шийдэх хэрэгтэй юм уу? Яг л улсын хурлаас томилсон. Одоо баяртай гэж хэлдэг газар нь улсын хурл. Гэтэл сая баг хурлаар тий? Ардын намын баг хурл. Энэ бол ийм бодлогын зөвлөмөл гаргацсан гэж. Яг энэ бол шүү дээ. Нам төрийнхөө дээр гарцсан байна л гэсэн үг. Тэгэхээр одоо нэг сайн юм те нэг сайн юм нөгөө нам төрийн дээр гарсан юм бидээс ойлгосон боловч саяны юм сухарч юм тийм одоо үг хэлэх яаж парламент дотор нөгөө барьцаалагдах юмгүй болж эхэлж штэ яаж аяад шаардсан нь. Хүн нам бүгс яахгүй хаа. Тэгэхээр биднес одоо ингэ нөгөө бүх юм дээр одоо ингэ нөгөө юутай тахлаатай л байх штэ гэхэд. Тийм яагаад одоо шаардсан байхгүй яагаад ардын намын одоо юу гэдэг шийдвэрээс зөрчих хэрэгтэй юм бэ? Улсын хурлаар зөрчих хэрэгтэй. Тийм. Одоо байрны сүүлийн одоо 10 жүжиг уцаас хойш нэлээд сэрэх байгаа гэж байна. Би бол одоо гэрэлтгэрэл л бодож байна. Тийм их гэрэл одоо урам авах. За гүшүүд маж гэсэн. Би бол мэдж байгаа чаддгүй байсан зүйл шүү дээ. хүн амын юу аах хард яг тэр гэрэл ирээд тэр би бол одоо жишээ нь за мануусаас гарч байгаа чинь бол ингээд нэг жижигхэн зориг байгаа даа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө талд нь тэнд нам дотор байгаа залуучууд хүмүүс өстөрчд зэрэг гаргасан юм. Айгүй хүсэж байгаа. Яг үнэндээ хүн амынхан шаардаад тэр нэг 2 3 дээр гарцсан байгаа. Яг үнэндээ Дорчхон гэдэг хүн ганцаараа улсын хурлд байхдаа өмнөх сонгуулийн өмнөхөн болохоор улсын хурал байх хугацаанд рейтинг өндөр байсан гадсан болохоор л намын дарга болсон болохоос тэр Дорчхонд гэдэг хүн дээр ямар нэгэн павер байгаад байгаа ерөөс биш. Тэнгүүт одоо тэр рейтинг нь байхгүй. Дорчхонд гэдэг хүнийг дэмжижсэн хүмүүсийн баг 80% нь бол гараа явцсан. Тэгээд тэгж гарч явахдаа хамгийн гол хүн намын дэмжигч давхар авчих байна. Тийм учраас тэр Дорчхонд гэдэг хүнтэйг хариуцлах тусам Дорчхонд гэдэг хүнийг гаргаад хүн нам өөрсдөөс засгаасаа гарахгүй бол хүн нам 28 оны сангуул дээр ямар санал авахгүй баг суудалгүй өнгөрнө. Тэгээ буцаад нөгөө
3 дахь нам гэдэг статус руугаа орох гэж дараагийн 12 жил батараа зам. Би бол тэгж бодож байна. Энийг Ардчсан нам дээрчсэндээ би дахиад залуучуудын дотроо зорих гаргаад дахиад юмуд хийгээд Женкогоогоо төмөргөө болоод өгчвөл ардчсан нам хэрэгтэй байна гэж би дахиж холбоо биднес нэг нам дотор олон урвалж үзэл байдаг гэж хүн яриад байгаа. Гэтэ үзэл санаагаар нэгдэж Нам дотор олон урвалж үзэл байдаггүй. Нэг намын үзэл санааг дагаад ордог болохоос биш. Орчоод үзэл санаагаа олдог ч юм уу эсвэл тэг хуваадаг ч юм ангилдаг байдаг байхгүй. Тэгэхээр би бол ардсан намын хүмүүс үзчихвэл иргэдэж гэсэн үзэж л байгаа. Үзэл санааг ихлээр ойлгох тий. Ардсан нам яах гэж байгаа. Эдийн засгийн чөлөөллийг дарахгүй бай, цөөхөн даргатай бай. Тийм биш үү? Төр нь өмчгүй бай гэдэг юм ярьж байгаа хэрэгтэй байхгүй. Гэл сая инглиш шүү дээ. Өнгөрсөн подкаст өнгөрсөн ярьжсэн. Уг нь ингээд аягүй гоё гэдэг тий 120-д болсон гэдэг. Тэгэхэд сайд 14 байлгүй тий. 12 ч байлгүй тий. Өмнөх нь болгоо тий. Биш ээ 19. За яг 12 байх юм бол 76 гэдэг хүн барьж чадахгүй байна гэж 120-д болсон шүү дээ. Тэгэхдээ нөгөө тал дээр засгийн газрын гишүүдийн 24 болгон шинж зүйдлэг баггүй. Тэгэхээр нөгөө яавал одоо засгийн газраа барих юм бэ гэдэг асуудал шүү дээ. Энд чинь засгийн газар жижигхэн л байх хэрэгтэй. Бодлогын байх хэрэгтэй. Тоон байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энийг бидээс одоо энэ хөлөөгөөс эхлэх хэрэгтэй. Манай арснаа юм болох хэрэгтэй. Дараагийн дарга бол энийг л боддог. 20 милигийн хийж чаддгийг бараг нэг 12 хийлдэ 0 болий. Дараагийн дараагийн юу болчихсон юм бэ? Арсан намын дараагийн дарга нэг хүн болох л хэрэгтэй. Улсын хурал дээр нэг юм ярьж байгаа. Тий, яг тэгэхээр нөгөө нэг царайхаа дуусна юу гэхээр би бол хүн намайг ч гэсэн бас тий үд санаатайгаа байгаас гэж бодож байгаа. Тэгэхээр энийг бол танаа залуучууд хэлсэн. Тий, баруун руу оч. Баруун руу зах руугаа бичмээ гэж байгаа юм. Дунд руугаа ирээд нийлээ. Тэгээд за бүгд энэ дээр тохирчий гэж сонголт өгдөг байх юм бол энэ улс хөгжинэ гэсэн. Яг одоо сая түрүүний нөгөө бодлогын зөвлөгээр нэг юм гараад ирсэн биз дээ. Гэрээр гэдэг нэг юм гараад ирлээ. Гэрээг нь хараагүй шүү. Харин тийм. Тэгээ нөгөө баг хурлын гишүүд нь хараагүй гэж байгаа байхгүй. Одоо нэг ардын намын тэд нар чинь нэхэд хараагүй. Тэгээд ингээ ярьсан гээд үйлсэн гээд ингээ юмуд яваад шүү дээ. Тэнгүүд бодлогын зөвлөл гэж юу вэ гэсэн чинь 3 намын дарга, 3 намын гисэг тэнгүүтээ бүлийн дараа нам гэж байгаа байхгүй. Тэгээ ингээ 9 хүн суудсан. Одоо ингээ нэг засгийн газрын дээр нь байгаа юм шиг тийм мэдэхгүй шүү. Юу шүү. Нэг залуурал хэлэхэд юм бэ. Бүтэц биш. Улс төрийн арс намын улс төрийн зөвлөл гэж байдаг. Улс төрийн зөвлөлөөр хилцгэл байжсэн юм. Хөөе энэ гэрнийхэн төслийг аваад ирээчгээд хэлсэн чинь өчтөр зурцсан шүү дээ гэж байгаа. Тэгээ манай болгон зүйл хараагүй. Тэрэн дээр бол хоос гадна ерөн зүгээр PR талаасаа үйлсэн гэж байгаа. За нэг тийм. Нэг тийм сонсогдсон шүү. Тэмцэлээ үргэлжлүүлэх гэж Атганбаатарын уян болсон лайв тий. Одоо ингээд PR стратеги талаасаа харах юм бол яг тэр хүний ингээд хүнд ингээд empathy дэвсчих гээд байгаа. Одоо эцсийн арга гарч empathy дэвсчих өгөөд энэ ч юм хүн шүү. Эмзэг шилвэр нь тий. Гүй нэрэл тэмцэх чийсэн юм шүү дээ. Гүй нэрээ хөөрхийг гэдэг үнцэг тий. Тэгээд өөрийнх нь аадаас нь хинхэн маа настай юм уу өнөргийн цайлган хүмүүс ингэ бодглохлоор тэрлүү оруулж ирээд буцаагаад авч үлдэх өөрийнхөө дэмжлэгийн бэйсийг хүчтэй байгаар нотлох замаар өөрийнхөө байр суурийг хөдлөхгүй байх засгаас аныг гаргасан чиндээ буцаагаад сайдаараа үлдэх ч гэдэг юм уу. Иймэрхүү логикууд бас дэвсээд байгаа болов уу гэж хаар бол төрсөн. Тэгээд гэрээ гэдэг юм гараад ирлээ. Амар том анхаарлыг хэмдэг асуулт хэмдэг. Бодлогын зөвлөлд манай үндсэн хуулийн дээр тийм байгаа л тийм засаглал байхгүй шүү дээ. Би тэгээ гайхаад байна. Би одоо Улс төрийн нам гэж бол байгаа тийм. Улс төрийн нам гэж байгаа, дүрм гэж байгаа, дээж өгöd бүртгүүлдэг тийм. Тэнгүүд бид нар чинь яг юу бүр амар сонио юм олон улсын гэрээ гэдэг юм уу? Өмнө нь бол гэрээ байсан. Одоо хамтсан зүйлээр гэрээ тэгээ ингээд тодорхой игээ тэр гэрээг үндэсний бодлогоор тий батлаа. Тэрэн дээр бол амар том асуудал байна. Дараа нь миний асуулт эмзэглээд байгаа юм ийм байна. За Монгол ардын нам бүлгийн хурал хийгээд улсын хурал дахь бүлэг гэдэг одоо улсын хурлын одоо нэг хэсэг шүү дээ одоо ингээ хөөлчлцэн тийм ингээд ажилтнууд нь төсвөө цалинждаг тийм одоо ингээ байр маяг ингээ юу гэх юм чинь парламентийн бүтэц واخгүй тийм тэгсэн чинь энэ дээр энийг ингээ бид хүмүүс хүртэл ингээ нэг намын ингээ бүтэц юм шиг хараад байгаа. Энэ дээр ингээ хаалттай хийж байгаад нас юу нь бол буруу гэж үзэж байгаа. Яг тэр улсын хурал нээлттэй байгаа юм чинь тэр ч гэсэн нээлттэй байх шүү дээ. Тэгээ дээрээс нь яг юу яриад байна гэдгийг мэддэхгүй хин ороод юу яриад байгаа гэсэн чинь ерөнхийлөгчийн тамийн газрын дарга Зандан шатар гэдэг хүн ороод суудсан байгаа байхгүй. Тэгсэн чинь ерөнхийлөгч гэдэг институт чи юу юм?
яагаад нэг нам дээр очсон юу яриад байгаа та нар те. Тэг ингээ гайхаад байгаа байхгүй ингээ улсын хурлын ажлыг хийж исэн чинь тэнд ингээ тэр одоо энэ авилгад холбогдсон байгаа намын дараагийнхаа авч үлдэхгүй те мэдхгүй ингээ бүх аргаа хэрэглээд ингээ харин зандан шитргож ирэхээс бол шүү. Ер нь явж илэх тийм. Ер нь бас нэлээд яг санийх төр чинь юм шиг бүлгийн хурал бол хаалттай байж болно. Шийдвэр нь хаалттай байж болдгоо. Угаасаа тухайн процесс. Тэгээ би улсын хурлын тухай хууль ер нь л харсан л да. Тэгээ бүлгийн зохицуулалтын дээр яг бүлгийн журмаар зохицуулна нэ тэрээгээд яг хүмүүстэй ярилцсан. Тэгээ хуулийн дээр байхгүй бол бид нар ойлгох ёстой шүү дээ тийм. Төрийн институт дээр хуулийн дээр байхгүй эрх мэдэл болохгүй гэсэн үг байхгүй юу? Тэрийг амар сайн ойлгох хэрэгтэй. Тэнгүүд нууц хуралдана гэж бичээгүй бол болохгүй л гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд нөгөө талаа одоо иргэний хууль дээр гэдэг юм одоо ингээд хориглоогүй бол зөвшөөрөх. Яг тийм ээ. Гэхдээ юм байхгүй. Одоо жишээ төрийн хүний асуудал залхам тушаалтнууд дээр болохоор хориг одоо ингээд зөвшөөрөхгүй бол хориглож байгаа байхгүй. Үндсэн хууль яагаад байгаа юм бэ гэхээр ерөөсөө тэр байхгүй. Үндсэн хуулийн дээр мандатын өгөөгүй бол болохгүй гэсэн үг байхгүй. Энэ асуудлууд амар олон байгаа Монголд. Наас ерөнхийдөө гэхдээ юм шүү. Хүний асуудал орж ирлээ гэж бодоход тэрийг жишээ нь эмзэг асуудал орж ирэхийг хаалттай. Жишээ. За тэнгууд ийм асуулт байна. За Зарман Шатар гэдэг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэдэг албан тушаал дээр яриад байна. Тэрнээс тэр үнийг бид нар угаасаа мэднэ. Тэнгууд тэр албан тушаалтанд нэг намны бүлгийн орол дээр орсон бол Арслан намын бүлгийн орол дээр тэр асуудлыг танилцуулах ёстой гэж харж байна. Тэр хүн намын бол ерөнхийлөгчийн албаны сонгогддог 3 одоо маш тэтгэлцдэг тий. Тэнгууд нэг намын ингээ үйлчлээд нь шүү дээ. Нэг ерөнхийлөгч тий. Анзарч явал ерөнхийлөгч чинь одоо нөгөө ийм нэгдлийг илэрхийлэгч гадаадад төлөөлнө тий. Одоо ингээ ямар ч гэсэн ингээд тэр ланкаг бол тийм иймэрхүү асуудал үүссэн байна. Тэгэхээр бүр наа чи бүр аим шиг юм шүү дээ. Жижиг гинт хараас гарч ирээд. Би бас яасан юм шүү дээ. Сайнаас Хамгийн улс төрч үнэн шүү дээ. Бодлогын зөвлөлт чи бодохгүй юу? За ингээд дэсэгүүд намын бүлгийн даргалтайгаа намын даргалаар нь орцсон. За энд юу яригдаад ямар гэрээ байгуулагдаж байгааг тоглоомын дөрвөө мэдэхгүй шүү дээ. Хийж мэдэхгүй. Манай гişүүд хараагүй гэж шүү дээ. Тэгчгүүтээ хамгийн аимшигтай мэдэхгүй байгаа дөрвөө нэг мэдсэн чи зөрчсөн гэх. Тэгсэн чи наача ингэж наача төр маавчж ийна гэсэн үг шүү дээ. Тэгээ тэрүүгээр Төрмөг зөрчихгүй байх боломжтой шүү дээ. Мэдэхгүй юм чи. Тэгсэн доктор Тэгээд нөгөө байгууллагын гişүүд тэгээд тэгээд гişүүд бид нар гэрээгээ хараагүй гэдэг байгаа. Тэгээ хамгийн аимшиг логик нь та нар гэрээ байгуулсан учраас парламентээр эсвүүцгэсгүй тий. Жигсаал дээр очиж танайхан очихсгүй гэдэг юмар. тэгэл дараагаар Тэгээ сая тийм байхгүй. Нэг авилгачийн асуудал гарч ирсэн чинь тэгээд би гэрээтэй байсан юу яриад байгаа юм те. Ингээд төөрөлөд шүү дээ. Бидний тэнэг мангар юм гэж бодоод байгаа юм уу те. Тэр хүн өөрөө ажиллаа өгөөд бүр улсын хурлын гишүүнээ өгөөд Энэ бол бидний ер нь хамтсан засгийг давхар эсэргүүцдэг байгаа шалтгаан тийм. Яагаад нэг намын дарга те нэг ерөнхий сайд хариуцлага хүлээх тавцан дээр ирэхэд тэрнийг нь эсэргүүцэх хэрэггүй байгаа юм бэ? Нөгөө сөрөг намынх нь те сөрөгчин байх. улсын хурлын гишүүн. Тамиг бол тэрийг нь гэрээгээр баталгаажуулсан байгаа юм бэ? Нууц гэрээгээр те юу байхгүй гэрээгээ Тэгэхээр баталгаажуулсан. одоо нөгөө үндсэн хуулийн дээр улсын хурлын гишүүнийг бүрийн Манайх ийм бэ. Гэрээгээ гэрээ Гэхдээ ийм бэ. Гэрээгээ зүгээр ингээд тулцсан байна. Гэрээгээ бичээд доор нь гаргасан систем юм байхгүй заяа. Одоо юу болох юм бол энэ дээр бичиж нөгөө бичиж шээ. Тийм л юм байна. заашгүй. Тэгээ юу шүү нөгөө нэг ихэн бас жагсаалынхан руу бас юм дайраад нөгөө ерөнхий сайдын арга гэрлөө инглээ те. Гэсэн юм яасан байж энэ дээр нэг юм байна. Нэгдүгээр тэр хүн бол насан турш мөн үү? Тэгэхээр яадаг вэ гэхээр тэр хүний орлогыг ч хүртэл бичиж идэг байхгүй юу? Нэгсэнд аавын орлого биш. хүүхдийн. Тэг хүүхдийн. Тэгэхээр Гэр бүлийн орлого 15 сая гэж хэлээ шүү. тийм. Тэгэхээр биднээс ингээд нэг юу гэдэндээ ингээд бас нэг эмзэг өрөө орох гал те. Яагаад хүүхдүүд ингээд байгаа ингээд тийм биш шүү гэдгийг бол хүмүүс бас ойлгох хэрэгтэй. Ер нь бол надаас 3 дүү манай төрсөн үедээ чицүү залуу байлаа шүү. Тэгээд 15 юу гэр бүлийн орлого 15 сая. Тэр бол тэр хүүхдийн орлого байсан бичих. Тэгэхээр 1 сая юм байна тий. 1 сая юм байна. 2 сая юм уу? Нэгдүгээр хоёрт нь хүүхдээ амар хэрэгтэй. Тий. Амар хөнгөө. Тий. Энэ бол сарказм. Хоёрдугаарт нь тэр охинд бол амирхээр хайртай. Тий. Бус нь бол айгүй буруу. Энэ бол сарказм байх шүү. Манай нөгөө онцгой байдалд олдохгүй сая нөгөө нэстэг тэрэг дарга нар аваа явуулаа гэж боо асуудал болсон те.
Тэгсэн чинь нэг бацаан те ерөнхий сайдын хүүхэд нь эхнэрээ сүүл тавихтаа нэслэг тэр хүлээлээ шүү дээ. Бид нар яг ямар улсад байгаа Би юм бэ? задлсан ямар одоо зөрүүлээд ингэж байгаа. За манай хүү контентын компанитай байсан. Тэгээд тэгж ажиллаад контент зах зээлд мөнгө олдог тий. Хамгийн гол нь тэр залуу тэр машин авч Өө чи чинь контент байгаа шүү дээ. яг цаасч байгаа. Тэгээд тэр бүмийн машин авч өгдөг тий. 20 саяын зүгээр л кэш зүгээр шууд төрсөн өдрийн бэлэг болгоод 2 чихийг тий гэж дүүлгээ нотх дээр бичиж сайн дэйчдэг тий. 10 саяын цүнх зүгээр л бэлгэлж идэг. Ийм тэ 7 нугыг хаалгадаг байгаа хгүй. Тэгэнгүүт одоо манай жагсаалын багт 14 хүн байгаа. 14-ийнх нь баг талан инфлюенсер заяа. Талан контент хийдэг. Хоёр нь телевизэд ажилладаг. Нэг нь хоёр нь контентын компанитай. Тэ 3 технологийн компани амар удаа ажилласан. Тэгээ бүгд тэмүүлэгээс хаа. Их Нэгсэд удаан ажилласан. Нэгдүгээр тэр дотор хинэнч тэмүүлэн гэж контент салбарын гайг тарих гэсэн. Хоёрдугаар тэр дотроос хинэнч найз өхөндөө 20 саяг өгч үзээгүй. Харамсалтай биш шүү дээ. Харамсалтай биш. Олоогүй л өгөөгүй шүү дээ. Зүгээр хинч тэр бом байх 250 сая машин унж үзээгүй. Ерөнхий сайдын коинорч орлого болсон гэж болно гэж. Болно шүү дээ. Болох байхгүй. Манай хооч болно. Тэрийг нэгдэж хэлсэн шүү дээ. Ижилсэн л байна шүү дээ. Нэгдэлсэн баг шүү дээ. Тэр хүн гэхдээ эсэх хөл юм шүү дээ. Тийш дээ. Сайн байсан шүү. Зүгээр нэг гал хамгаалагч байгаа шүү дээ. Яагаад ерөнхий сайд задаг. Улмаа. Ерөнхий сайдын хүүхдийн Гэхдээ сайхан 7 ч харуулахгүй бол болдгоохгүй даардаг тийм байдаг хэцүү. Ер нь надад гэж ойлгосон. гоё бахархалтай байгаа юм. Ямар нэгэн зохиол, ямар нэгэн мушин гуйл тийм сошиал ячаад эргэн өөрөө хяналт тавьж тэр дор нь хязгааж байгаа нь амар кул харагдсан. Сошиал би бол камерын усгахгүй замгүй тоглоом болсон шүү. Тэр ухаалаа. Яг ийм ардын намын хангаасан шүү хүүхдээ. Тэрсээ хамгаалах шүү дээ. Өөртөөх нь хүүхдүүд нь ч гэсэн яг адилхан юм шүү. Яг тийм болохоор гэж байгаа. Тийм болохоор гайхахгүй байхгүй. Тэгээ утас хөрчнө гэдэг Тийм цамцгүй. байж болно. Манай ерөнхийдөө лакшери хэрэглээтэй хүн биш. Хүүхдтэй 20 сая төгрөгийн цүнх авч өгч чадахгүй бол ямар хийх хүн биш тийм. Тэр хүмүүсийн логик болохоор төрийн албан хаагч тэр дундаа төрийн өндөр албан хаагч баян байх хэрэгтэй гэдэг л байхгүй. Тэр хүмүүсийн логик төрд олон жил ажилласан учраас өдөд бэлжсэн байх хэрэгтэй гэдэг логик. Буюу төрөөс мөнгө иддэг байх хэрэгтэй логик байна. Тэгээд тэр хөрөнгө оруулалтын мэдээлэл чи ямар ч юм. Тэрийг баг худлаа хэлж болно. Нийт монголчуудаар мэдээж өгөх гэсэн үг байна. За бараг авцсан. Мөнгө нь идэх нү тийш. Тэр бүр дээр өнгөрч ийм аа хэрэг өндөр танд чинь оюун эрдэнэ хувьцаа эзэмшиж байгаа. Тогтсон компани тийм гэсэн тийм. Тийм. Тэгэхээр баахад өөрөө тэрдэл дээр бид нар баяхийн сангийн гэсэн энэ нэвтрүүлгийг хийсэн. Тэгсэн чинь бид үүнийг яраа. Бид юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр чи засгийн газрын одоо юу ашиг сонирхлын зөрчилөөрөө засгийн газрын ажил авч хийж байгаа нэмээр одоо ашиг сонирхлын зөрчил ийм бэлэн юу төрийн албаагчийг ашиг сонирхлоос хамгаалах тухай үйл тийм. Тэр чинь яг тийм учраас байхгүй. Нэр тийм шүү дээ. Оюун эрдэнэ өөрөө хэрэг 50 жилчтэй шүү дээ. Тэр шаардсан захиалгаар Манай нэг найз өчигдөр ингэсэн надаа нэг их 80 төгрөгийн ажил хийсэн гэж нэг найз хэллээ хэрэг. Тэгсэн чинь гүү надаас чи их байгаа гэж нэг хүн хэлсэн гэж. Нэг их 80. Тийм. Тэр найзын хөсөөлөөр нэр нь хийж болж байна гэж. Гүү тэгэхээр одоо ингэж ярьтыг. Эдийн засгийн гэмт хэрэг гэдэг бол мөнгөтэй холбоотой хэрэг тийм. Мөнгө угаах үед юм уу одоо юу зайлдаг ч юм. Энэ бол дандаа мөртөө гэдэг юм. Ойлгож байна. Түрүү ингэж ярьлаа. Тэр бүхэн машин унсан гэж ярьсан. Би бас нэг тооцч үзсэн чинь 150-аас 200 орчим сая төгрөг төлж ийж би тэр хүнд өргөө аль биесээр
Тэ дотор төлөх юм. Яг компани бол 200 орчим болох ч юм уу тий. Хүүхэн бол бас нэг арай жоохон баг. Гэтэл зүгээр л шаардах юм тэр байхгүй. За 150 сая чинь дотор төлсөн юм. Тэгээд болохгүй. Тий, авлагаа ална. Тэгэхээр одоо яг хэрвээ юм шүү. Оюут нь маргааш өмнө гэж үгүй. Ингээд юм дуус болохгүй. Тэгэх юм бол шудрагсан тогтохгүй байхгүй. Бас баярмаг шиг баймаг хэлээд байна. Энэ юм ингийн норм болж болохгүй. Энэ нийгэм байдаг нэг хэм хэмжээ болж болохгүй тий. Тэгэхээр одоо үнэхээр ингээд ардын намын чинь одоо хортой шаардтал байлгүй дээ. Нэр цэвэрлж авмаар байгаа л үү тийм шүү дээ. Тэгэхээр оюутан гэдэг хүн шалгуулах хэрэгтэй. Шалгуулахын тулд Hero Entertainment компани үнэхээр орлогыг шалгах хэрэгтэй. Миний мэдхийн сонгуулаар яг л Hero-г нэвтрүүлгүүд айгүй их явсан тий. Одоо хамгийн эдээ бэрний юмд ингээд нэг нэгээр шахаад цэвэршээд тийм би бол ардын төсч чинь ардын нам бол одоо сайнтаж мутаж бас Монголын нэг амжилж байгаа хүчин цэвэршээд гэж байна. Түрүүн чи нөхрийг өөрөө шийдвэр гаргаж чадахгүй гэж хэлсэн шүү дээ. Би бол тэрнд эргэлзэж байгаа. Нөхөр өөрөө шийдвэр гаргаж чадна. Сайн ярьж байгаа зүйл байхгүй. Асар их гинт хэрэг. Юм ашигласан хөлийн зөрчил. Эрх мэдлээ оруулан ашигласан нөхцөл байдлууд тогтвол гэж магадгүй байгаа даа. Зөвхөн ковидын үе төс. Тийм шүү дээ. 20 оны тий. Тэгэхээр энэ асуудал руу орсон хүн чинь би тэр ойлсон нь бол өмнө болсон шүү. Би бол ардын намын гишүүд рүү ялангуяа одоо манай үеийн залуучууд аягүй орцсон байгаа. Маа яг дээдлийн үеийн хинцэнд аягүй харцсан. Тэгээд бүр аягүй дажгүй нилээн дажгүй залуучууд аягүй их харцсан байна. Тэгээд was бүлж байгаа шүү. Болцсон готал бүлж байгаа шүү. Чи ардын нам шааж байгаа шүү дээ. Come on тэ ямар бичдэг чинь би логик шууд бас сошиалч хилдэг нүрэн дээр наач хилдэг тэр залуучууд руу. Тэгэхээр өөдөөс югтэг вэ гэхлээр энэ нам чинь цэвэршихгүй болохгүй шүү дээ. Бид нэр орж ижил цэвэрлээ шүү дээ. Тэнгүүд дасаа юм хийх байхгүй. Хөөчч байхгүй. Хөөч. Хамгийн гол нь яг энэ моментууд дээр нүдэн балаач их юм дэлээ. Сая жигсаал дээр ирсэн, нууцаар ирсэн. Ингээд тэ тэгэнгүүтээ жигсаал дээр ирж байгаа юм шиг харагдсан. Гэхдээ хоорондоо нийлээ цунгуудаа мэнийг муулсан байгаа байхгүй шүү. Ингээд хүүш юуны төлөө орсон. Юуны төлөө тэр ардын намд орсон. Цэвэршүүлэх гээд байгаа бол одоо боломж ч юм байна. Тийм шүү дээ. Цэвэршүүлээ чи. Боломжгүй л дээ. Ардын нам хизээ цэвэршихгүй нэрээ шүү. Та нар санаж байл ямар ч боломжгүй. Яг тэр амар тодорхой байхгүй. Амар хідэн гишүүнтэй гэж ярьдаг лээ зүгээр. 400 мянга. Тэр хүмүүсийг яаж амьд байлгах юм, хижээх юм, орлоготой байлгах юм. Тэгээ өөсөө бид мэдэн шүү дээ, сонгуулийг бид мэдэн шүү дээ. Тэнгүүд тэр систем чинь угаасаа хүний тоогоор ингэ бариад их мэдлэлтэй тэгээ хөрөнгөтэй чинээтэй ингэ сонгуулаар авдаг тоогоо бодсон шүү дээ. Биш нэг юу та нар санаж байл обуна гэдэг нэг хүн байж байгаа хэлсэн шүү дээ. Юу ярьсан санаж байна уу? Ажлаа өгсөн гэж байгаа. Гэхдээ зайлуулагдсан байхгүй. Юу ярьсан санаж байна уу? захин ийм Монгол ярьсан. Ингэж ярьсан байхгүй. Сая гээд ковид үеэр ажил хийх гэхлээр захимаар ажиллах гэхлээр те Орос сургуульд өгсөн хөгжчүүл маань чадахгүй байна л хэлсэн байхгүй. Тэгэхэд тэрийг зайлуулж байгаа. Яагаад? тийш. Энэ бол ардын намын establishment байхгүй. Зүгээр л нормалны юм гэсэн. Тэд хинч шалгаад байхгүй. Тэгэхээр одоо хинч юу хийсээ санахгүй байна шүү дээ. Биднээс ингэж л явж байгаа. би угаасаа тэр хүн Англи хэлтэй байгаа шүү дээ. Монгол Тэр чинь нөгөө өөрөө хийгээгүй юм бас тэглүү. ийм Монголыг баг би юу гаргал хэлээ гэдэг нэг юм. Сүүлд тэр би бол ажил гүйцэтгэж явж байгаа хугацаанд Тэгсэн. тэр Бангорны холбоонд одоо нөгөө төрийн албанд удаан жил ажилласан хүмүүс нэг юм ихтэй байж чадахгүй. Энэ ажил цаад болж юм гэж байна тий. Сүүлд бол тэр улсын юм дээр очиод бас нэг энэ зөөлхөн тойроо байдлаар Ямар ч лаг хүн гэхдээ ардын намд орсон нэмэр алга гэж байна. Ардын нам чинь маш олон харууд гэсэн. Тийм шүү дээ. Хөөчч л байхгүй. Тэр багтаасан Биш бооцоо би ардын нам шүүрдэг юм. Биш ардын нам хардаг шүүрдэг юм уу? Яагаад коммунистууд үүдүүлээд байгаа юм уу? Ядарсан Монголоос ядарч тийм үстэй. Хар сурчлууд коммунист гарч ирдэг. Ямар ч үстэй. Харвард гэхдээ амар либерал багш нар байгаа. Тэнд хэлж тийм заахгүй байхгүй юм да. Би жагсаалын шансыг анх уншиж байхад нөгөө оюун эрдний ерөнхий сайдыг
Ерөнхий сайдын ажлын үед гишүүнийхээ одоо юунаас төлөвлөжүүлээд шалгуулна гэдэг шаардлага явж ирсэн тий. Тэр нь байгаа. Тэр шалгуулах дээр гэсэн байгаа шүү дээ. Тэр чи тэр би одоо тэр ардын намын баг хурлаас гарсан шийдвэрийг харчаад ер нь их залжин юм гарсан байж байна. Алтан бусаар бол оюун ерөнхий өгч байгаа шиг мэдээ цацчихад байгаа. Тэгтэл нөгөө яг албачаад гарсан байгаа тогтвол тэр бол би өгсөн байх. Одоо дараагийн яг бас намын төрийн дээр гарсан байгаад ном жохороо явах төрлийн их хурлын чуулганд нөхөр орно шүү дээ. Хөрдлөө өгдөг гэсэн юу асуудал их хурлын 32 гишүүний санамжлагаар явах гэсэн юм. Тэрэн дээр бол одоо самбуу гишүүнийг актер ноцтой мэдээлэл хийсэн шүү дээ. Яаран чинь хоёр ихний төгрөгийг Конопонд зарцуулж байна гэдэг. Энэ нүдлийг энэ одоо явж байгаа учраас нөхөр одоо хүртэл нөгөө өргөдөл өгөхгүй байна гэж Тэр процесс дуусдаг. тийм найдвар шаг хожиж шүү дээ. Өөрөө өгсөн чинь намайг чөлөөлгүй гэсэн. Тийм бүрийн тийм бүхий юм. Энэ муу намайг яг хөө жийсэн чинь манай гişүүд үнэхээр ажиллаа өссөн байна тий. Монгол улсын хөгжлийн төлөө Яасаа хэлэхгүй биш үү? Бол яг тийм үү. Тэр нэг намар гэдэг нэг амьд гаж идэх тэр ямар ч tay. Намар яг яах гэдэг. Би бол угаас ичигтэй аа. Намар юу болно? Намуудын их хурл болно. Сая 2024 оны 2020 оны 1 сарын 1-ээс улс төрийн намын хууль хэрэгжихтэй байсан. Үүнийг одоо шинэ парламент маань 106 гишүүнтэй парламент маань ичүүр сонжургүйгээд 1 жил хойшлуулсан. Тэгээ энэ дээр бол бас энэ парламентын одоо алдаа байгаа. Энэ бол ажиллаа явсан бол оюун амар том зургаараа амар холын юм уу зорцсон гэсэн юм тий. тэрэн дээр болохоор намууд их хурлаараа борлоно гэдэг дээр юу үсэж байгаа гэхээр нөгөө намын дарга нар чинь намын дарга нарын солидог хурал шүү дээ тий. Намын даргаыг сонгодог хурал. Тэгээд тэр чинь нөгөө зардал өндөртэй. баг дор цандын хүсэлтээр шүү дээ саналаа. Үгүй шүү. Хүн нам би процесс Хүн нам дараагийн хүн намын дараагийн би ирээдүйн процесс дээр ингэсэн шүү. Хүн намаа яриа. Тэр яг баа. танай наваар Нэг сайн. нам чухал биш ээ. Би бол ингэж бодож байна. Биш танай Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан нь угаасаа хоёр манай хүн нам бэлтгэлтэй байсан гэдгийг хэлээ ямар ч гэсэн. Нилээсээ бэлтгэлтэйсэн. Хуулийг хийгээд дөрмийн өөрчлөлтөөр хийж байгаа байхгүй юу? Тийм. Одоо нөгөө Юу манаас бэлтгэлтэй байсан. Би сайн мэдж. Тийм үстэй шиг. Чи хурдан хэлээ. Яриа. тэг бэлтгэлтэй байсан. Тэгээд тэгсэн хууль баг хэдэн жилээр ч үлээ баг сонгуулийн өмнөх жил хүртэл баг 3 жил мэлээ тоошлуулчихсан чинь эмэгтэйчүүдийн бүлэг оролцож байгаа хэдүүлээ баг эмэгтэйчүүдээр ингэ нийлж байгаа нэг зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ 3 жилийн нэг болгоё гэдэг болгосон баггүй. Тэгээ энэ угаасаа Монголчууд бол энэ хуультай холбоотой Хүн нам цагч байгаа гэсэн юм уу? Тэр хүн намах яах чинь нэг бууж нэг юм зураг байлээ. Өнөөдөр би нэг багш руу ирсэн баггүй. Тэгээд би нэлээд сайн байдаг. Хүн нам уу. Тэгээд тэгсэн чинь та ингээд ирээд жигсаал дээр өглөөд өгч гэсэн чинь намын дарга болохгүй гэсэн гэдэг байхгүй. Хүн нам. Тэгээд би намын дарагт нь яагаад өгч байгааг ойлгохгүй хүн нам. Яагаад тэр намын дарагт өгч байгааг ойлгохгүй. Яагаад өгчлээ? За Дорчанд гэдэг шиг хамгийн паблик дэмжлэгтэйсэн болохоор нэг дүүрчтэйсэн. Хоёрдугаарт оол засгийн мөнгө байгаа. За тэр нь ойлгомжтой. Засаг нь бол унаа шүү дээ одоо. Хамтсан зэрэг унах гэдэг шүү дээ. Тэгэнгүүт Дорчанд өгнө хүчгүй болох хэрэгтэй да. Гуравдугаарт бол эсвэл одоо дахиад ардын намын бак байгаа юм уу тий. Дорчанд гэдэг хүн. Би бол тэрийг ойлгохгүй. Ер нь яагаад хүн нам ийм ардын нам шиг хоорондоо ийм диктатуртай болчихвоо? Яагаад ийм диктатуртай байгаад? Нэмээд дээрээс нь яагаад тэнд байгаа одоо жишээлбэл дуурж байгаа золоо гишүүнээс авахуулаад бүл идэд байгаа юм тэр хүмүүс ингэдэг асуулттай. надад бол ямар нэгэн байдлаар тийм хийж хэлээгүй. Одоо чигсэж болохгүй ч гэдэг юм уу те. Наад чи явстаа мустах ч гэдэг юм уу те. Тийм Twitter явстаа, жиргэг явстаа харьцангуй чөлөөтэй байдаг гэж бодож байна. Одоо яг тийм дамжуулалт бол байхгүй. Амттай тэмцэх газар оюурдыг өгсөн хүн намын гишүүн байсан. Одоо гэдэг ч юм уу тий. Тэгээд Хоёр өгсөн шүү дээ. Нэг нь хоёр хүн байсан. Тий. Нэг нь Арсен намын оюун багт байгаа тэгээд аваад лутарч ирээд юм аа тий. Нэрийг хэлье. Тэнгүүд бас гарын үсэг зурсан гишүүн 5 гишүүн мөн. 6 гишүүн мөн. нэг бодитоор гурлаа. Нэг нь юунд талбарыг зурсан гэж ингээд хүн намын гишүүн байгаа. Тэгээ ер нь бол
тэр хариуцлага тооцно гэдэг үгийг бол би бас ойлгоогүй. Улсын хурлын гишүүний одоо нөгөө шийдвэрт тэгж бол ярьж болохгүй тийм. Чи бас утгагүй. Одоо юу гэдэг бид одоо жишээлбэл одоо улсын хурлын гишүүд одоо нөгөө чагсаалтаарч гэдэг юм уу одоо ингээ байгаа хүмүүс рүүгээ та нар яагаад зураач гэдэг ч юм уу одоо ингээ нөлөөлөх ч гэдэг юм уу тийм юм бол хийхэд бас болохгүй гэж бодож байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр хүн бас нэг юм бодож байгаа. Одоо юу гэдэг бас нэг юм тэгээ зүгээр би бол дөнгөж өчигдөрхөн нөхөө дорчонд гишүүний ярилцлагыг үзэж байхад намынхаа гишүүдийн шийдвэрт нөлөөлж байгаагаа бол зарлж ийлээ. Энэ асуудлаар тийм ийм байр суурьтай байх ёстой гэдэг тийм шууд өөрөө тийм ярилцлага өгч байлээ. Дараа дээр тийм асуудал бол байдаг юм байна гэдэг юм ойлголттой болсон. Одоо бол надад ингэж Дээгэрч байна. тийм үнэхээр за би бол арчилсан нам биш үү. Намдаа бол үнэхээр харамсаж байгаа. Сүүлийн хэдэн жилд. За ялангуяа сонгуулиар засагт орсон. Засагт ороод илэрхийлж байгаа байр суурь санаачилж байгаа хуулийн төслүүд тэр үнийг зөвтгүүлж байгаа үндэслэл гаргалгаануудыг сонсоод нам гэдэг чинь үзэл санаан дээр нэгж байгаа нийтлэг тийм үзүүлэлтийг өгч шүү дээ. Адилхан. Альва асуудал төр адилхан байр суурьтай байх. Өгдөг байхгүй гэдэг чинь. Чи адилхан байр суурьтай байгаа ч гэж нэг нэгээ чичлэх чанар Шинаасаа автоо зөвшөөрөд орсон Өөрөсөө тэр зарчим өөрөө зөв тогтлороо тэр шийдвэрийг гаргадаг зарчим учраас үндэслэх. Тэгтэл нөхдүүд бол тийм байж чадсангүй. Тийм учраас намын одоо гишүүд дотроосоо бас энэ одоо шаардлагуудыг тавьж байгаа. Үржилсэн удирдлагууд. Гэтэ сая юу шүү манайханд нэг 6 гишүүн зурсан гэдэг байгаа. Энэ бол ямар ч эргэцэн хоцолбууд байхгүй байна гэсэн тийм. Ямар ч нөлөө байхгүй. Жишээ нь дор жаргал гарч ирэх жимбахын цаасан дээр зурсан байхгүй. Яг үнэхээр үүдэлтэй харуулсан гомдлон маа шүү дээ. Одоо самбуу баярмаа нөгөөдгөл би явсан. Тэгэхээр бол бас нөгөөдгөө зорж ирэх юм бас жоо. зурсан маа шүү. Зурсан уу? Тэгэхээр өөр юу байгаа. Энд зурсан. Гэхдээ наач хүмүүс яг нөгөө гарч ирээд талбай дээр гарч ирээд мокорч гэж яриад шүү дээ. Яг цаана юу болж байна та нар харж байна уу? Намаас нь хөөн 3 гишүүний хөөж ингээд хэвлэлээр үүсэж байна. Тэр бол зүгээр юу? Гэхдээ эн чинь яг ямар мөнгөтэй их мэдлэлтэй хүмүүстэй эсрэг зурж байгаа гэдгийг нь харуулж байгаа байхгүй. Одоо намаас нь хөөн хариуцлага тооцсон те. Эн чинь яг юу яг гишүүн шүү дээ. Тэр чинь ингээд тойрогоос сонгогдсон Монгол улсын хурлын гишүүнийг тэгэж Тэгээд том тойргоос шүү. Баянгол дүүрэг чинь маш том тойрог. Манай бетон гамбаа хүртэл хэлсэн шүү дээ. Бас гарч ирж гоё ингэж 2 цаг суучаад ороод. Гэхдээ та зурх юм гэсэн зурхгүй. Намайг дараа нь солигдох. Ер нь бол өгшөө ингэсэн. Нөгөө хүн ингээд сүнсэн явчаад өөрөө удахгүй болчихдог шүү дээ. Угаасаа нөгөө легитим гэх юм хөрөн шүрэж чанаргүй болцсон өөрөө. Өчигдрийн өгсөн ярилцсан дээр бол өөрөө хэлсэн. Би бол нэг санаа зовхгүй. Зүгээр ямар хүн болох ёстой вэ гэдэг дээр санаа. тийм баг дотоодоос тийм. Тэгвэл ярах болохоор тийм ярьж байгаа. Үгүй шүү дээ. Эдгээр чинь зэвэр юм. намайг араас би бихгүй. Ер нь бол хүмүүс хоорондоо мэдээж уулзж явахд ярьж байгаа. Намын гишүүд мэдээж энэ чинь нээлттэй нийгэм шүү дээ. Бид нар одоо даруул амьдраагүй шүү дээ. Яригдж байгаа юу яригдж байгаа. Гэхдээ би хувьдаа бас солихын зөв буруу гэдэг дээр бас эргэлзэж байна. Яагаад тэгэхээр хүн намчин харьцангуй одоо жижиг нам гэж хэлээ те. Одоо жижиг том гэж ярих дутдаг байх одоо түүхийн хувьд ч тэрсээ ингээд бүтцийн хувьд ч гэсэн одоо ингээд хоорондоо магадгүй чинь 2 3 болох гээд шүү дээ. Одоо ингээд цаана тэр чинь урт хугацаанд үргэлжлэн ч гэдэг юм мэдгүй. Тэгээ би бол тийм хүсэхгүй байгаа. Ямар ч байсан. Гэхдээ тийм бол өөр Нэгдүгээр намын дарга солих хүсэхгүй байгаа. Тэрнээс болоод хугарахыг намаа хааны зүгээр гэж юм. Гол хүсэл маань болохоор шүү дээ. Бид нар ингээд цөөхөл явахгүй одоо яг шууд хэлэхэд. Тэгэхээр бид нар хагарахад хайрам байхгүй. Яг ингээд та нар ярьж ин л да ингээд романтик ярьж ин. Гоё юм шиг ярьж ин ингээд солиол гоё болчих юм шиг ярьж ин. Би бол тэгж бодохгүй. Манай наран дээр бол энэ Зөв долбооны юм ярьж. Ятаж сайн гэсэн нөгөө дорчонд гишүүн. Хэрвээ хүн намыг засгаас гаргах юм бол тэр бол нөгөө ардын намын баг хурлын гишүүд рүү хандаж хэлсэн мессеж байсан шүү дээ. Хэрвээ хүн намыг засгаас гаргах юм бол бид нар боломжинд суугаад жинхэнэ сүрэг хүчин яаж хийлгийг үзүүлнэ гэж байгаа юм. Яг үндэ тэр үед хүн намыг хэрвээ одоо жишээлх юм бол хоёр эрдэнэ хариуцлага тооцохдоо гар шиг зурч чадахгүй бол эсвэл одоо засгаас гарч чадахгүй бол дараагийн удаа боломжинд гараад сүрэг хүчин хийх жахад хүн намтай нэгдэх бохооч.
Гол аягүй олон хүмүүс итгэсэн. Маш олон нэг Арц нам бол угсаа ингээд юу гэдэг нь одоо хамаг үзүүлээ мөн. Гэхдээ би бол нэг биш өөр ингээд хүн нам нээс бас байна. Хүмүүс юу ч харж байгаа энэ аягүй боловсролтой залуучууд нэгсэндээ арц нам болох байлаа. Боловсролтой хүн шүү дээ. Ер нь арц нам болох байлаа. Энд аягүй мундаг залууч гарч ирлээ гэж бодсон. Бусдаа танаа намын жижигхэн байх зөвхөн болсон юм биш. Юу ч чухал вэ гэхээр хүмүүс итгэлийг л даах нь чухалгүй. Одоо би бол арц намын дарга үнэхээр барьцаалагдаагүй үйл санааныхын төлөө энэ хүн байх юм бол дараагийн ажил юу гэхээр итгэлийг авах хэрэгтэй итгэлийг авах. Арц нам гарч ирээд үнэхээр эдийн засгийг чөлөөлөх юм байна, доторыг бууруулах юм байна гэдгийг биднээс ойлгох хэрэгтэй. Тэгэхээр яг хөө зүгээр одоо би бас чамс устд нөлөө удаа явсан юу ч хэлэх хэрэгтэй гэхээр үйл санаатайгаа байх тул бодох хэрэгтэй болохоос биш. Тэ? Ил нэгдэл гэдэг үгийн дор муу мухаг төвчээд байх нь бол чухал биш гэдэг ойлгож байна. Энэ бол манай намын цогом шүү. Алдсан байгаа. Тэгэхээр манай анхдруугаа унчаад одоо ингээд авилтаа шааж байгаа. Нам Алдсан намын саргаж юу хэлж байгаа. Арчсан намын дөрвөлээр юу гэж заасан гэдэг нь гэхдээ улсын хурлын сонгуулийн үр дүнгээр улсын хурл олон хурл чадаагүй бол намдар тийм байсан. Ингэсэн манайхан ийм залт байгаагнаас хэрвээ хин ганц хэрэг үлдсэн тийм ийм ганц зүйлсэн аргумент нь аргумент нь гэсэн арц нам бол ялагдсан ч гэсэн цэцгээд орцсон гэдэг маань тэгэл одоо юу гэдэг ялсантай адилхан үр дүн гаргасан гэж үзэл үлдсэн байхгүй сая 11 байсныг 40 үгүй энэ болохгүй зарчим ийм зарчим тийм утгагүй засагт очиод энэ чинь арчсан намыг иргэд хяналт таних халтуу заах гэсэн юм. Сархингээс заах гэсэн. Тэгээ уг нь байгаа. Нөгөө талдаа хурагдуулаагүй. нөгөө тал өгнөд байгаа биш. Яг нөгөө талдаа тэр ямар гарцыг нээж өгч байгаа заалт вэ гэхээр нөгөө манлайллын хувьд тэр сөрөг хүчнийг сайн ажиллах манлайлал үзүүлээд яваад байгаа нөхөр эсвэл тэрнээс давж гарах одоо байхгүй гэж тэр шийдвэр гаргаж байгаа биш үү үзэх юм бол. Гэхдээ энэ дандаа сөрөг хүчин зүйл юм уу те ялагдсан гэдэг чинь тэр үүргээ сайн үүсэж байна. Намын дахиад урагшлуулээ сайн хэлээд өгөө. Тэр гарцыг л гаргаж өгч байгаа. Чадахгүй гэх юм бол огцруулалт дараагийнхаа зарлаа. Тэр дээр тоглолтууд яваад тийм. Яг гэхдээ нэг юм байгаа шүү. Би бол хатуу өмжсөн хэлсэн. Подкастт дээр арцсан намыг ялуулах хүсэлгүй байсан. Тийм шүү. Тэгж харагдсан. Энэ бол би бодиттой фактаар хэлж чадна. Яг үнэнгээсээ. Нэгдүгээр хоёрдугаарт ганц бүрийн хийсэн хавын талын хамгийн муухай миний үзэж байгаа бол Монгол улсыг арчлахгүй болох энэ үйл явдал тоглоомд өөр орой авчиж байгаа байхгүй. Нэгэнтээ засгийн газрын бүтцэд бол өөрчлөлт орох болцсон. Намшис факт. Хэрхэн яаж вэ гэдэг нь бол их дараагийн өдрүүдээс тодорхой болох. За энэ дээр хэдүүлгийнх нь оролцож чадах юм бол жишээ Соёнбай хөтөр арчсан байгаа. Гишүүний хуваар намлууга шахалт үзүүлээ. Тийм зөв хүн сонгох хэллээ. Зөвхөн алхмуудаа өнгөрсөн өдрүүдэд болсон шаардлага засгаас гарах хэрэгтэй. Намын дарга дөрвөн дугаар ажиллах хэрэгтэй шаардлага өргөт. Хүн намч муу адилуудаа алтан гэрэл таад ингээд бидүүс хяналт иргэдийнхээ өмнөөс энд хяналт тавих үүрэгтэй л сонгогдсон юм шиг байна. Энэ стрүүчүүд. Тэгэхээр энэ иргэдийн хяналт хэрэгжиж гэмээр л цаашаа явах болох. Одоо тэгээ залуучууд маань бол одоо залуучууд их үржиж байгаа одоо насны үнээр сайн дэмжлэгтэй. Тэгэхээр гоё дэмжлэг. Өчигд амар иргэд гэж хэлээ тийм. Иргэд бол ингээд 50 зам орж ирсэн. Энэ шаардлага үүсч гэдэг засгийг шахаад төлөөс үр дүн төрөх боломжтой. Дөрөв болоод ингэ явсан чинь хөө хийм болон гэсэн байсан. Тэгээд нөгөө би тэр уржигдрын жагсаалын орой бичсэн боос тийм. Хэрвээ энэ жагсаалыг мөнгөөр хийх юм бол усын зүг шүрэл. Яагаад гэсэн бэ гэхээр дандаа өөрийгөө хөндлөдөг юмсан. Тэр хүмүүсийг мөнгөөр хөдөлж явах боломжгүй байдаг. Тийм. Мөнгөөр авах нь маш өндөр амлалт. Тэгэхээр энэ бол ерөөсөө биднээс одоо байгаад үнэхээр дархалтай юм тийм.
цэцэг хичээл тэр хэдэн уушууч хүрэхгүй шүү. Хүн болгонд хуушур юм. Тэр нөгөө дайм майнд хийсэн хуушур байсан шүү дээ. 60 сая шүү дээ. Энэ өвөл явдлын дараа бас аюу олон зүйл тэр цэцэг гэсэн чи санаа болчихлоо. Их мэдээ трол нөгөө Тийм шүү дээ. Амьд трол, мөнгөтэй трол. яваад байгаа. Ингээд бид нар дагуулж Ягаад юу улс төрч. Яг зөв нэр улс төр гэж юу гэж ойлгож байна? Зинтлээ одоо. Гэхдээ улс төржилтийг юу гэж ойлгож байна те? Одоо хүмүүс хадлуулаад байгаа шүү дээ. Улс төрч Жиш яасан? Мохоо улс төржилтийг хүүхдээ гэж байна жаа. яг тэгж Чи юу мэддгийг одоо ингээд 2 жилийн өмнө чи гэж байгаас сая сэлбэг зовлон жоох их үзээд айгу нүүр мөр хаалж байгаа. Тэрнээс өмнө бол амар зүрхэн царайтай жоох хөвчгөл гай байгаа шүү дээ. 17 тайм шиг царайтай энэ улс төр гэл та. Монголд нам байхгүй гэж хэлчихлээ. Тэгэл тэгэнгүүт юу гэж хэлдэг вэ гэхээр доор нь чи юугаа мэддэм юм Монгол бацаа энэ зэрэг хэлдэг байхгүй. Гэтэ нөө улс төрч юм кул гэдгийг одоо залж айгүй их ойлгож эхэлж байгаа шүү. Улс төрч гэхтэй улс төрч жиж бид нар ингээд үр дүн гаргана, улс төрч жиж чанна, улс төрч жиж одоо юу гэх юм хариуцлага тооцно, улс төрч жиж арчлалтай байна, улс төрч жиж бүр цаашлал тусгаар тогтнолтой байна гэдэг юмнуудыг ингээд баагаар ойлгож эхэлж байгаа шүү. Зүгээр сонгуулийн идэвх яавал идэвх вэ гэхлээр одоо энэ ингээд догч байгаа юм гэдэг хөдөлгөөн дахиад 3 жил ингээд явлаа гэхэд явсны ардаас ч гэсэн сонгуулийн идэвх айхтар нэмэгдэхгүй зэрэг 2-3 нэмэгдэл юм. Энэ нь болохоор аль хэзээ юм ойлгодог байсан масс зүгээр үйлдэлээ сайжруулад байгаа байхгүй. Лайфстайл талаас гэх юм үйлдэлээс хариу үйлдэл талаас хийдэг илэрхийлэмжээ сайжруулаад саналаа өгсөн хүмүүстээ смартын юм бол саналаа өгдөг хүмүүс нь тэгэнгүүт энэ хүмүүс яг тийм болох юм чухал. Гэхдээ үргэлжлүүлээд дахиад өөр масс орж иж юмнууд ярих те өөр контент protection одоо ялангуяа entertainment content protection иймэрхүү мастрын зочдоодоос оролдог багс үүсдэг. Тэ зүгээр юм улс төр баба гэж боддог юм одоо инфлюенсерүүд entertainment юу гэдгийг хөгжилтэй бичлэг хийдэг залуучууд энэ сэдв рүү орж иж те гаруудыг муу улс төрч нарыг шудраг ус авилгачдыг бүлэгдэх хэрэгтэй. Ингэж олноороо энэ салбар руу ийм улс төрийн бус юм ярьдаг юм тийм багш улс төрийн ярьдаг улс төрийн бус юм ярьдаг гэж хүмүүс байна. Бүгд тийшээ орж иж бүгд өөр өөрсдөө үздэг аваад ирсэг энэ сэдв рүү ураад татна. Өөдөн татна юм шүү дээ. Өөдөн татна. Тэгээд залуу байна гэдэг чинь өөрөө бас илүү энержитэй тийм. Ялтчүүлж гисаа цуглааны үеэр залуу байх юм гэхээр ашигтай байна. Яг үнэндээ 10 хоног гоцоогоо босоод ирж байна те. Хажууд нөгөө түүх гэж орж иж байгаа эмээ өвөө бол нэг 5 минут ойрлож байгаа бол дийлэхгүй ингээл махартаал яваад ирж байна те. Ялтчгүй залуугийн хүч үнэхээр гардаг юм байна те. Залуучууд яагаад чакс гэдэг юм залуучууд яагаад бас төрж гэдэг юм гэдэг чинь яг үнэндээ тийм. Нөгөө талаасаа бас угаасаа хөшгөөр ил улс төрч болдог шалтгаан нь илүү юм л сэтгэл зүйн амьдралд ордог гэж бодсон юм. Амьдралыг амьдрал ингээд тулаад байгаа. Тийм. Илүү юм сэтгэл зүйн амьдралд орсон, илүү сэтгэл готролд орсон, илүү их зовлон үзсэн, илүү стресстэй болсон. Стрессээ гадагшлуулах талбар хагаад улс төрлөө орно. Бид нар болохоор стрессээ гадагшлуулах талбар хийж улс төрлөө орох гэсэн. Бид нар болохоор стрессээ ирээдүйд стрессээ багасгахын тулд улс төрлөө орох хэрэгтэй. Тэгээд тэрийг хамгийн гол нь зүгээр орно гэдэг нь чагсаалт дээр ирээд ойлгохын нэр биш те. Зүгээр орно гэдэг нь пост чиглэлийн нэр биш. Тэр чинь ингээд улс төрийн контент үздэг болох, улс төрийн юм уншдаг болох те. Улс төрд анхаарлаа хандуулдаг болох. Тэгээд тэрний цаана чагсаалт цуглаанд оролцох. Тэрний цаана одоо юу те сонгуульдаа оролцох гэдэг ингээд юмнууд байна. Нам гэхээр муухай болчиход байгаа. Магадгүй зүгээр нам бол нэг хэлбэр нь л баг. Тэрнээс тийш заавал намд орчиж улс төр хэлэхгүй, заавал хослол зүүжиж улс төр ярихгүй те. Нор гэхснээс хойш малгайтай цамцтай 3 жил улс төр ярьлаа шүү дээ. Яг үнэндээ. Тэр орнд намд хэлсэнгүй. Тэр орнд аль нэг намынх нь ямар ч нэр дэвшигчийг өөрсдийнхөө контентоор оруулсангүй манайх лавч. Ийм л байна. Юу сэр дарам багш. Сэр дарам багш. Сэр дарам багш манай контент орж байгаа биш. Тэр багшийн хэлсэн юм тэгсэн шүү дээ. Солонгос танах энэ төсөө чи айдгүй юм гэсэн хэвхэв. Яаж юм гэсэн чи. Над оюутнууд чинь нөгөө Солонгост оюутнууд нь амар бусдын байл л да. Амар мэдрэг учраас гинт босч ирээд ингээд хотын төвдөөс угаас байдгүй байхгүй. Одоо чи Сөүлдээ чи ингээд бүр шин явдаг. Кореаны ишээдээ ингээд дандаа кампсэр явдаг. Тэгээд тэрэн дээр зүгээр би оюутнуудыг хэрэг сонссон бол тэ. Нэгсэндээ Монгол оюутнууд Солонгос оюутныг юу гэдэг Солонгос оюутнууд амар ухаантай хэлсэн байхгүй тэр. Тийм болохоор жигсдэг гэсэн. Тэгээд манай оюутнууд жигсгүй бодоход нэг ухаантай биш.
юм шиг ярьсан байхгүй. Тэгэхээр би оюутнуудыг бас тэрийг сонсоосоо тий. Би одоо жишээ нь нөгөө ухаан утгын жагсаал дээр зэгсэжсэн 1-2 дугаар курсын оюутнууд 10 жилийн сурагчид байгаа. Би тэднийг бол хайрламаар өргөмөр байхгүй. Яг тэгэхээр яг үүндээ тэр одоо жишээлх юм бол жагсаал цуглааны тухай, яг үүндээ эрхчлөөгөө худалдаж болохгүй тухай, ардчлал үнэтэй тухай тий. Бүр адаглаад юу гэдгийг төлбөртэй жагсаалд оролцох чинь баг хууль зөрчил үйл өөрийн үйлчлэх. үнэлэмж юу ч нийгмийн хичээл дээр заагаад байхгүй. Тэр үнцүүлийг олохоогүй тэр боловсралтай багш нарын нөөцөн ч байхгүй. Тийм учраас тэгчээ дардсан чи төлбөртэй жагсаалд оролцож бие үнэлээ өөрийгөө худалдлаа гэж хэлэх хэрэггүй байхгүй бид нар бол. Яахан тэр хүн одоо чинь бичсэн өөртөө яг. Норог дээр ингээ 3 жил улс төрийн контент чинь тэгтээ тэр хүмүүсийг хөгжүүлэхгүй байсан. Чадаагүй ш тийм хэмжээ сонирхолтой контент хийж чадаагүй. Тийм хэмжээнд catchy байж чадаагүй ч юм тий. Тийм учраас тэнд хүмүүсүүд тэгэд мөнгө авч хасчих байгаа байхгүй тий. Нэг 2 шиг бисийн тонох мөнгөөр тий. Нэг 2 шиг хичээл яг авах мөнгөөр 5 view авах мөнгөөр хүмүүсүүд хасчих байгаа. Тэрний чинь шалтгаан тэрний чинь одоо ингээд гол кас буруутууд бид нар өөрсдөө тэр хүмүүсүүдийг тэгж хасчих байгаа. Тэр эмээ өгөөнөртөө бол угаасаа жилийн жилд бие бол жилийн жилд өөрсдөө саналыг хөдөлж жилийн жилд өмнөх махан дээр очирлж саналаа өгдөг тэр хүмүүс бол угаасаа аврагтахаас өнгөрцөн тэр хүмүүст юу ч юм байна. Гэхдээ тэгж амьдарч байгаа нь өртмөр тэглээгээ тэр хүмүүсийг үзэн ядахгүй бид нар бас л одоо юу гэх юм харааж өрөөсөн бол тэг өшөглүүлээ байж ахтаа хүртэл тэнд байгаа залуучууд зөрүүлээд өргөлцөхгүй байгаа шүү дээ. Тэгэл тийм хэмжээний улс төрийн соёлтой жигсаал болж байгаад энийг нь 3 майлал нь хүний цөөхөн гэж битгий хараа. Хүндлээсэй гэж үзэж байна. Тийм хэмжээний цагдаагийн байгууллагаас илжлээ. Монголд урд өмнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн даргалав хизээж харж байгаагүй тайван жигсаал. Хизээж харж байгаагүй соёлтой жигсаал гэж л. Тэгээд органик. Тэгээд би бас хүүхдээ явуулаад ялаа. Манай курс гэртээ нэг хоолч талбарч гэсэн нэр аавчтай гоё юм бид би дараагийн лагч гэж болохгүй гэнэ. Тэгэхээр одоо шинэ залуучууд энэ бол ингээ аюул гоё соёл тий. Би бол энэ чинь хүүхдүүдэд авчиж үзүүл тий. Би бол өөрөө ингээ нэг хөгшөөнд өөрийгөө залуулсан самыг дуун дээр идэг шиг 90-ууд амар гоё санагдаад байгаа байхгүй. Яг миний ярих гэдэг юм тийм ингээ угс яриад ус би нэг үг хэлээ мэлээ гэхгүй ингээ тоосон байгаа. Тэгээд зүгээр ингээ амар өөрсдөө хөндлөж юм тэднээс ингээд бодож байгаа ингээд бодохоор би ганцаараа биш байх бүгдээ нэг 50 бай. Ирээдүйд байгаа юм илүү сайн ажиллая тий чармаа гэж боддог. Яаж байгаа шүү. Тэгээ одоо энэ жагсаалаар тал талаас нь ажиллаж өгдөг гаргаж авахгүй бол магадгүй дараагийнх бол өндрөх боловдаг айдас боломжтой байна. Хэрэгэл бол ус төрчиж үстэй орцоо. Сайн хэлэхээр яг ингээд өрчүүлээ тал талаа хөндлөж байна. So би бол Facebook дээр пост тавьдаг жиргэн бичдэг ямар нэгэн реакшн байхгүй тохиолдлууд бол дийлэг. Гэхдээ нэг зүйл анзаарсан. Нөхдүүд реакшн над руу үзүүлэхгүй ч гэсэн миний постыг хараад зөвхөн бас хардаг бол санаа. Тэгэхээр чи ингээл тэр өмнөд бичээл яриад хэлээл гэсэн. Нийгэм ч тийм. За тэгээд дуурайгаад байдаг тийм. Юу яа тий. Энэ удаагийнхаа хөндлөлт тий. Тэгээд юу шүү. Чи сайн нэр төрний улмаг хэлдэг шиг тий. Ирээдүйд стресс гарч ирээд одоо юу сэргий чинь 1000 өдөр болоод нэг өдөр явдаг шиг ирээдүйд зовх зовлонго одоо чи тэмцэх юм бол байх болж чадна гэдэг үгээр өндөрлөдөг хөө. Тэгээд дараагийн дугаараа манайхаа нэг салхин гарч ирж ирсэн баа. Энэ дараагийн болох нь яах вэ? Тэгэхээр бас хальт хоолны блогтой шаг гэж ярьсан байгаа шүү. Амт алж малж яах юм бэ? Зүгээр мах хөлдөж аваад шарыг ш. Таксны үлгэж үзээ 15-аас хойш. За тэгээд албасаа дуусчих чи тий. За тэгээд үзсэн баяр. За тэгээд subscribe дараа